Сая хоёр зөвлөгөө авсан шүү дээ. Тэгсэн харин Яаж очиж царайгаа таниулж гівд юу лээ. Би нөгөө сая орж ирчээд хаан нэг харсуу. Саналаа. Тэр яг харин хамт сая яг яриа ихлээс юу энэ хоёр тэр. яг тэр харин Индра хоёуланд битэр хоёуланд цаг авцсан байхгүй. Тэгээ яг зөвлөгөө авчаад тэгээд гарсан чинь баг араас нь отхон юм жок болсон шүү. Подкастыг оруулчлаа тэгээд. Тэгээд за. Царайгаа харуулчлаа гэдэг. Сайн байцгаана уу? Ийм бол гоё подкастын шинэхэн дугаарт тавтан морилно. Өнөөдөр бид нар маш сонирхолтой сэдвийн талаар ярилцахаар нэгэн хүнтэй зочныг урьсан байна. Өнөөдрийн сэдв маань бол нөхөрчхөн эрүүл мэнд болон эрхийн талаар ярилцахаар ангаа ухааны доктор, дэд профессор Отхоо Эмчийг бол урьсан байна. Отхоо Эмч маань бол ангаа ухааны шинжилгээ ухааны их сургуулийн багш мөн RMC нөхөрчхөн үндэсний төвд бол эмчээр ажилладаг хүн байгаамаа. Тэгэхээр бидний урилгыг хүрэлцэн хүлээн авч хүрэлцэн ирсэн баярлалаа Отхоо Эмч. За зүгээрээ. Та бүхэндээ баярлалаа. Нэвтрүүлэгтээ урьж оруулж бас энэ чиглэлийг хүмүүст бас таньж мэдүүлэх гэж байгаад баярлалаа. Баярлалаа. Тэгээ өнөөдрийн хувьд болохоор Намка бит хоёроос гадна бол Индра маань бол бас хамтран хөтөлцөхөөр зочноор бас хамт хүрэлцэн ирсэн байгаа. Индрадаа бас баярлалаа. Тавтан баярлалаа. Баярлалаа. За. Тэгэхээр бид нэр энэ нүг сэдвийн талаар бол энэ подкастыг эхлүүлэхээс л ахуулаад ерөөхдөө ярилцах хүсэлтэй байсан. Яагаад гэвэл одоо эмэгтэй хүн байна гэхээр одоо нөхөрчийн асуудал бол хизээч хэнийг ч бол тойрч гарахгүй те хүн болгон хүүхдтэй болсон ч болоогүй ч энэ асуудлыг ингээл тулаал гарахаас асуудалгүй аргагүй учраас одоо нөхөрчийн асуудал бол айгу чухал те асуудал байдаг. Гэвч Монголд ингээд анзаархад бол их ярилцлагагүй юм шиг надад санагддаг. Ингээд дорд бүрнээ эсвэл найз тоорондоо ч юм уу нөхөрчийн асуудлуудаа ингээд ярьдаг. Эсвэл бүр ярихгүй те энэ бол ингээд зөвхөн миний л ингээд бодоод шийдээд явах хэрэгтэй асуудал юм шиг ингээд гэр бүл дотроо ч юм ингээд айгу олон асуудлуудаа ингээд дотроо хадгалаад явдаг юм шиг санагдав. Гэтэл нөхөрч асуудлууд чи хоорондоо ярилцчихээж мэдээлэл хуваалцчихээж зөв мэдээлэлтэй те зөв мэдээлэл дээрээ үндэслээд зөв одоо ингээд гаргалгаа шийдлүүдийг ингээд гаргаад явах боломжтой болдог юм шиг санагддаг. Тэгэхээр ийм болгоё подкастаараа бас энэ сэдвийг хүндэж ярих гэж байгаад бол миний хувьд бол маш их баяртай байна. Тэгэхээр яг би эднэр бол ингээд хамгийн үндсэн асуудлаас эхлэе гэж бодож байна л да. Тэгэхээр нөхөрчхөө гэж юу хэлж байна вэ? Нөхөрчхөн насны эмэгтэйчүүд гэл агиух ярьдаг те. Тэрийг одоо жишээ нь юу хэлж байна гэдгээс нь эхлэе. Яг ер нь нөхөрчгүй гэдэг ойлголт маань амьд организм ямар ч амьд организм яг үндсэн шинж төлөв буй үндсэн яг эцсийн зорилго нь бол үр удмаа үлдээх. Тэгээ хүний хувьд бол яг энэ үр удмаа үлдээхийн тулд яг энэ хүн гэдэг бодгал дээр нөхөрчгүй эргэтэн тогтолцоо гэдэг асуудал яриад ороод ирдэг. Нөхөрчгүй эргэтэн тогтолцооныхоо тусламжтайгаар яг өөрийнхөө тэр нөгөө биологийнхаа үндсэн зорилго буюу тэр үр удмаа үлдээхийн одоо тэр үйл ажиллагаагаа хийдэг. Тэгээд биологийн дүрсүүдийн хувьд бол нөхөрч байгаад олон янзын нөхөрчүүд байдаг л да. Хүний хувьд болохоор нөгөө эрэгтэй эмэгтэй хоёр бодгал нийлжээж нөхөрчгүй үйл ажиллагаа нь явагддаг. Тийм онцлогтой. Тэгээд энэ маань нөхөрч эргэтэн тогтолцоо гэдэг. Эмэгтэй хүний хувьд бол өндөвч орж байгаа, умаа орж байгаа. Тэгээд үрээ хоолой, гурсан хоолой гэж яриад байдаг. Үрээ хоолой гэж нэрлэдэг. Тэгээд умаа хүзүү, өтрээ их мэтлэгийн эргэтнүүд эмэгтэй нөхөрч эргэтэн тогтолцоонд ордог. Эрэгтэй хүний хувьд болохоор төмсөг орж байгаа. Тэгээд үр дамжуулах сууг орж байгаа. Тэгээд үрийн цэв рүү орж байгаа. Тэгээд гадна бэлэг эргэтэн орж байгаа. Тэгэхээр энэ эргэтэн тогтолцоонуудын үндсэн үүрэг нь бол юу вэ гэх юм бол тэр эмэгтэй умаад яг бүрэлдэн тогтоодоо тэр үр хөврөл буюу хүүхэд байгаа те беби. Тэр хүүхдийг бий болгохын тулд эхлэл тэр беби бий болохын тулд эмэгтэй хүнээс өндгээс эрэгтэй хүнээс эр бэлгээс. Энэ хоёр маань хоорондоо нийлж үр тогтож үр хөврөл болоод тэгээд эмэгтэй умаадаа боожж байгаад тэгээд дараа нь тэр маань төрдөг. Тэгээд энийг бид нөхөрчгүй үйл ажиллагаа гэж нэрлэдэг. Тэгэнгүүт янз бүрийн хүчин зүйлсийн нөлөөгөөр жишээлх юм бол одоо химийн хүчин зүйлсүүд байж болно, физикийн хүчин зүйлсүүд байж болно, биологийн хүчин зүйлсүүд байж болно. Эсвэл удамшлын шалтгаантай хүчин зүйлсүүд байж болно. Энэ бол дэлхийн байгаль хүрээлэн байгаа орчин дээр маш олон хүчин зүйлсүүдийн оролцоотойгоор саяын нөхөн үрчгүй үйл ажиллагаанууд гэмтэж ирдэг. Тэрийгээ бид нөхөн үрчгийн тогтолцооны эмгэгүүд гэж нэрлэдэг. Энэ эмгэгүүд бэртэж гэмтснээс болоод үндсэн үйл ажиллагаа буюу тэр нөгөө үр удмаа үлдээ хүүхдтэй болох үйл ажиллагаа нь гажуудаж эхэлдэг.
Эсвэл нөхөрч хэрэгтэй тогтолцооны эмгэгүүд нь өөрөө нөгөө бас тухайн хүний удамшил одоо амьдралын хэм маяг гэднэстэй холбоотойгоор бас нөгөө гимтээд тэр хүндээ өөрт нь бас тийм зовиртой одоо маш олон төрлийн тийм эмгэгүүд байгаад байдаг. Жишээлбэл эмэгтэйчүүдийн хувьд маш их амьдралын чанар сөргөөр нөлөөлдөг одоо эндометриоз шиг маяг хөвдөлт өгөөд байдаг тийм эмгэгүүд байгаад байдаг. Тэгээ энэ нь болохоор үр удмаа үлдээгээс гадна бас бие махбодын зовируудыг аягүй их тийм дагуулж гаргаж ирдэг юм одоо том эмгэг байгаа. Тэгэхээр энэ том ойлголт нь үр удмаа үлдээх гэхдээ эмгэгтэй хүн ер нь сард нэг удаа өндгөөс гаргадаг сар болгон жирэмсэн болох боломжтой. Жид болгон бас эмгэгтэй хүн жирэмсэн болоод төрөөд авах боломжтой. Гэт ингээд баян ингээд тасралтгүй ингээд төрөөл ингээд олон хүүхд ингээд 10 үед хүүхд дээр үед бол байдаг байсан. Гэтэл одоо бол бас яг тийм байдлаар байх юм уу? Бас энийг яаж зохицуулах вэ те? Тэгэхээр нөхөрчгүй үйл ажиллагаа гажуудсан үед нь яах ёстой юм? Гажуудаагүй ирүүл байгаа хүмүүс тэрийг яаж зохицуулах юм? Энэ бүх ойлголтыг ерөнхийд нь нэгтгэж ингэж бөөнөр нь бол нөхөн үржихийн тоо ойлголт гэж ерөнхийд нь том зургийг хамруулан авч үздэг. Тэгэхээр нөхөрчгийн одоо нас гэдэг яхаар одоо жишээ нь дэлхийн эрүүл мэндийн байгууллагыг харах юм бол чинь 15-аас 49 насныхныг хэлээд ах шиг байна тий. Эсвэл зүгээр ингээд гэхдээ тэр чинь одоо нөгөө тухайн эмэгтэй хүн одоо бэлгийн боожлолтод явагдаад эхэлсэн өндгөө хэсэнгээ ялруулаад эхэлсэн л бол ерөөдөө жирэмслэх боломжтой буюу гээд тэр талаас нь харах юм бол чинь зарим тохиолдолд чинь 12-оос 51 нас гэж хэлж ах шиг байна тий. Тэгэхээр тэр үеийг бол нөхөрчгийн одоо нас гэж хэлээд ах шиг байна тий. Тийм зөв. Яг хүүхэд байх үед бол ер нь нөхөрч хэрэгтэн тогтолцоо маань харьцангуй хөгжиж байдаг. Яг анатомийнхаа хувьд яг өөрийнхөө бүтцийг олж ялгарн хөгжиж байдаг байхгүй юу? Яг үйл ажиллагаа эхэлнэ гэдэг нь юу гэсэн үг вэ? Эрэгтэй хүүхдийн төмсгөнд ир бэлгээс үүсэж эхлэх үе. Эмэгтэй хүүхдийн хувьд бол нөгөө өндгөвчөнд нь өндгээс боловсрох үе. Эмэгтэй хүний өндгөвчөнд өндгээс боловсрч эхлээл бол дааврын солилцоо ажиллаж эхэлдэг. Дааврууд одоо тэр өндгээс хөгжиж явах хэвээр дааврууд үүсдэг. Тэр дааврын нөлөөгөөр нь умаа бэлтгэгддэг. Тэр умаа нь хэрвээ тэр өндгээс нь жирэмсэн болж чадахгүй бол тэр умаа биений байдлаар ирдэг. Тэгэхээр анхны биений үзлэл бол тэр хүүхэд одоо өндгийсээ гаргаж яах гэж үзнэ. Өндгийс гаргаж л байгаа бол хөвгтэй болох боломжтой гэж үзнэ. Тэр кино минь өндөр тэгдэж шүү дээ. Game of Thrones дээр ялангуяа тэгдэж шүү дээ. Яг Санса хамгийн ихний нөө биений юм ирсэн чинь тэрийг нуух гээд хэрвээ биений юм ирсэн бол шууд нөгөө Joffrey-гийн хүүхдийг яах боломжтой болоо тэгээд тэрнээс айж цогтож яадаг. Одоо эртээр үед бол те яг нөгөө нэг тэгж яна айгу ханаттай байгаа шүү, харшилтай байгаа шүү. Нусаа татчих байхад шүү. Эртээр үед бол тэгэл нөгөө нэг одоо яг орчин үед бол те нэг 18-аас дээш гэдэг тийм юутай болчиход байгаа, хандлагатай ч болчиход байгаа нь те угаасаа хүүхэд нас чинь 18 хүртэл үргэлжилдэг гэдэг үднээсээ хуучин бол яг л эмэгтэй хүн ч нэг нөхөржихгүй хизээ эмэгтэй хүн болох вэ гэдэг бол тэгэл яг ихний биений мэрсэн өдрөөс хойш ирэхэд эмэгтэй хүн болж хүүхэд тех одоо үүрэг ролтой болдог байсан гэж кино минь өндөр гардаг байсан шүү дээ те. Эсвэргээрээ бол одоо чинь ингээд те за 10 хэд настай үеэсээ бол ингээд ихний бие мэрнгутад одоо нөхөрч боломжтой болж ингээ те. Тэр маань ингээ за нэг 30 жил үргэлжилсээр байгаа за нэг 45-аас хойш магадгүй 5 дөхөд тэр эмэгтэй нүнэ цэвэршгээр одоо нөхөрч нас нь бол ерөөдөө хаагдчихна гэж ойлгоод байгаа те. Тийм. Эмэгтэй хүнд яг тэр өндгийс гэдэг байгаа шүү дээ. Тэр өндгийс нь өөрөө тодорхой тооны тоотой заягддаг байхгүй анх төрөхтөл одоо ер нь бол яг зүгээр хэвлэл ном дээр бичснээр нэг жирэмсний 5-7 хоногтод гэж нэрлэдэг. Тэр үед тодорхой тооны эсүүд ялгарн хөгждөг. Зөвхөн тэр эсүүд л өндгийс болдог. Тэрийг бол номон дээр бол нэг 4 сая эс гэж нэрлсэн байдаг. Тэгээ төрөх үед тэр 4 сая эс нь зарим нь яг өндгөвчний одоо үндсэн бүтцийг болдог, зарим нь умаа болдог, зарим нь үрийн хоолой болж ялгарн хөгждөг ч юм уу те. Ингэж ялгарн хөгжсөөр яг өндгөвчн дээр бол эмэгтэй хүн төрөх үед нэг өндгөвчөнд нэг 400 мянга, нөгөө өндгөвчөнд 400, хоёр өндгөвчөнд нийлээд нэг 600-аас 800 мянган ширхэг өндгийс байдаг. Анхны сарын тэмдэг ирэхэд энийг алдаж эхэлдэг. Гэхдээ сард бол 1000-аар алддаг. Тэр үндсэн нөөц нь дууслал бол дахиж өндгийс гарах боломжгүй болно. Тэр нь бол эмэгтэй хүн болгонд харилцаа адилгүй. Зарим нь 40-д дуустдаг, зарим нь 45-д дуустдаг, зарим нь 50 хүрээд ч яах нь дуусчулдаг. Гэхдээ тэр нөгөө үндсэн тоогоо анхны тэр 600-аас 800 мянга гэдэг нь хүн болгонд яг тийм биш л дээ. Зарим 500 мянга ч байж болно, зарим нь бүр 200 мянга ч байж болно. Тэрийг одоо л хүмүүсийн хувьд бол тэрийг өндгийсээ нөөц гэж нэрлэдэг даа. Тэгэхээр тэр өндгийсээ яг тэр анхны тэр тооноос ямар анх авсан бэ гэдгээсээ улбалаад
хизээ тэрийг амьдралынхаа явцад хэрэг алдсан тэгээ хизээ цэвэршүү гэдэг асуудал яригддаг. Цэвэршил дуслал бол тэр хүний ерөнхийдөө нөхөрч нас дуслаа гэж үзсэн. Тэ тэрнээс хойш нөхөрч хэрэгтэн тогтолцооны одоо өрөөд мөн үлдээх хэднэс тэр зүйл нь ер нь хаагдмал байдалд ордог. Тэгэхээр нэг өндгөө эсийн нөөц гэж хэлж байна те хідэн одоо өндгөө эс байгаад энэ тэр эмхтэй хүнд гэдэг бол айгүй чухал асуудал болчихж байгаа хэрэг те ялангуяа одоо ингээд нөхөн үрчхээ хүүхдтэй болёо гэр бүлээ ингээд те өргөтгөө ингээд гэж байгаа үед бол тэр нөхөө одоо өндгөө эсийнтэй айгүй чухал болчиход байна шүү дээ те тэгэхээр тэр өндгөө эсийн нөөцийг тодорхойлох аргууд байдгүй байдаг. Угаасаа тэрийг тодорхойлдог үндсэн одоо л яг анагаахын салбарт бол 3 үндсэн үзүүлэлтээр л тодорхойлдог. Нэгд нь болохоор AMH гэж цуснд үздэг даавар байдаг. Хоёрт нь болохоор суурин FSH гэж даавар байгаа. Гуравт нь болохоор эхо үзлэгээр тухайн өндгөвчөнд суурин фолликулын тоо гэдэг энэ 3 ямиг хэмжээд тэгээд ерөнхийдөө тэр хүний нөөцийг бол тодорхойлох боломжтой. Тэгэхээр сая та бас ярианд хэлж байгаа хэрэг өндгөөс хэр хурдан одоо багасах уу те гайгүй хурдтай ах уу зарим хүмүүсд илүү хурдан багасах цөөрөх одоо магадлал байгаа штэ те тэгэхээр тэрэнд юу нөлөөлөх үү яг генетикийн асуудал байгаа даа эсвэл амьдралын хэв маяг амьдарч байгаа орчин ч юм уу те юу нөлөөлж тэр хурдад одоо нөлөө үзүүлэх үү За өндгөөсийн нөөц багасах хамгийн нэг гол шалтгаан бол юу гэх юм бол тэр хүний амьдралын хэв маяг ялангуяа хорц зуршлууд орж ирдэг. Энэ бол химийн хүчин зүйлс байхгүй юу? Хэдий ч нэ химийн хүчин зүйлстэй харьцсан тэр химийн хүчин зүйлс искемтэйдэг. Тэгэхээр яг зөвхөн хувь хүн болгонд гаднаас орж ирж байгаа химийн хүчин зүйлсийг жишээлбэл уушгин дээр ч юм уу, илгэн дээр ч юм уу те эсийн төвшөнд ч юм уу тэр химийн хүчин зүйлсийг хоргоожүүлдэг тэр ксенобиотик гэж систем байдаг. Тэр хүний өөрийнх нь ксенобиотик систем нь хэрсэн ажилдгийг гаднаас орж ирж байгаа химийн хүчин зүйлсийг яаж хоргоо болгож чадж байгаа тэрнээс хамаарат тэр орж ирж байгаа харьцаж байгаа химийн хүчин зүйлс нэг эсийг яаж гэмтэх вэ гэдгээс л их хамаардаг. Гэтэ тэрийг бол одоогийн байдлаар бол тодорхойлох боломжгүй. За 10 ширхэг тамхи татах юм бол тэдэн одоо хөөгшөр одоо эсүүд чинь тэгж гэмтэн ч гэдэг юм уу те үнэлэх боломж байхгүй. Хуучин болгоноос хамаарат өөр байдаг учраас гэхдээ химийн хүчин зүйлстэй харьцгал юм бол эсүүд гэмтэх нөхцөл үүснэ. Тэгэхээр өндгөө эсүүдийн яг тэр нөөц эсүүд гэмтээд эхлэх юм бол нөөц нь хурдан багасна гэсэн үг. Хоёрдугаар одоо эмэгтэйчүүд улихаатай болсон гаргалгаанд оруулна, улихаагаа ахуулна гэж тэгээд байдаг шүү дээ. Өндгөвчөнд мис хүрээд ямар нэгэн байдлаар тэндээс ид авах юм бол нөөц аягүй амархан багасдаг. Тийм учраас ер нь бол яг нөхөрч үйл ажиллагаа зохицуулаагүй байгаа ийм хүмүүс төр Японд бол өндгөвчөнд битгий айлуулах мис хүрэг. Тийм битгий өндгөвчийг нэх оролдоо тэр нөөцийг нь хадгал гэдэг тийм зөвлөмжийг өгдөг. Шаардлахгүй бол хаалгануудыг битгий хийгээд байдаг байхгүй. Гуравт нь болохоор одоо энэ хавдартай хүмүүс аягүй их болчиход байгаа шүү дээ манай. Ялангуяа хавдрын нас их залуужаад байгаа. Тэгээд оншилгоо нь их сайн болоод байгаа. Нэгт оншилгоо хийгдэнэ гэж эрт илрүүлэг гэл одоо аягүй олон одоо улсаас арга хэмжээ аваад байна л та. Авж байгаагийн сайн нь юу вэ гэвэл хавдрыг эдгээр эрт мэдж байна. Хавдрыг эрт үед нь одоо тэрийг оншилж байна. Эрт үед нь ямар нэг эмчилгээ хийж байна. Энэний дараа хавдрыг даван тулгсд гэж гарч ирдэг. Тэр нь болохоор яадаг вэ гэвэл хавдар тусаад мис эмчилгээ хийгээд ер нь хавдартай хүнд бол мис эмчилгээ тэгээд хим эмчилгээ туяа эмчилгээ гэдэг байхгүй. Тэгээд мис заслын дараа нь хим эмчилгээ юм туяа эмчилгээ хийгдсэн хүмүүстээр доод өндгөөс бүр байхгүй бол хэр бэлгээс байхгүй болчтой. Тэгэхээр туяа эмчилгээ хим эмчилгээ нь хортой юм нөхөрчгүй одоо энэ нөөцийг багасгадаг байхгүй. Тэгэхээр амьдралын үндсэн хэм маяг тэгээд ямар нэгэн мис ажилбар хийлгэсэн үгүй юу? Тэгээд дараа нь нөгөө хавдрын дараа тэр хим эмчилгээ туяа эмчилгээнд орсон үгүй гэдэг эдгээрүүд нь нөөцийг хурдан багасгадаг. Тэгэхээр нөөцөө хадгалъя гэж бодож л байх юм бол эдгээр одоо асуудлуудыг бас бодгол хэрэгтэй асуудал гэсэн. Харин тийм. Одоо жишээ нь одоо BDD үеийнхэнд бол бас айгүй сонин хавдар бас айгүй залуучууд байгаа гэж шүү дээ. Тийм үү эргэн тойронд бас ингээл хавдартай ганцаар месэр хүмүүс гарч ирээлээ даа. Тэгэнгүүт бас тэр хүмүүсийн нэг ихний ээлжинд боддгүй юм чинь яг нөгөө эсээ хадгалуулах гэдэг юм байт юм байл шүү дээ. Яг ямар ч эмчилгээнд орохоос өмнө одоо жишээ нь хавдрын ихний шатны 2 шөнөхгүй урт шатны хамаагүй те эмчилгээ хийхээс л өмнө бол заавалчгүй одоо эрэгтэй хүн бол эр бэлгийн эс эмэгтэй хүн бол ийм бэлгийн одоо юу үндгүйсээ хадгалуулах ёстой гэдэг тийм юугаа хүмүүс нэг боддгүй юм байлээ. Тэгэхээр бас одоо та бүхний одоо ойр дотны хүмүүс ч юм уу те тийм залуу хүн хэрвээ хавдраар
өвцөн байх юм бол хамгийн түрүүнд зөвлөх ёстой юм нь бол тийж одоо эсэ хадгалуулаарэ гэсэн тийм зөвлөгөө байт юм билээ шүү. Хүмүүс энэхт ярьж мэддэггүй зүйл бол тийм байдаг. Тэрнээс гадна би нэг тийм тохиол мэдх юм байна. Савны гадуурх жирэмслэлтийг нөгөө химийн тарилга эсвэл дурангийн хагалгаагаар шийддэг штэ. Тэгэнгუთ яг нөгөө тухайн үедээ одоо жишээлх юм бол савны гадуурх жирэмслэлтийгээ удаан хугацаанд мдэггүйгээс болоод томроод хариугүй хагарах дээрээ ч юм уу эсвэл хагараагүй байгаа одоо яг энэ үе дээр нь зөөллөн аргаар одоо бодвол месийн бус аргаар одоо шийдэх арга нь химийн тарилга байгаа. Тэгэнгუთ яг химийн тарилга тариулсан тэр хүн маань дараа нь дахиад одоо юу гэдгийг жирэмслэх гээд үнгийсний нөөцөөр шалгуултал одоо наснаас хамаагүй бага 0.03-тай гарсан байна. Тэгэхээр химийн тарилга магадгүй бас тэр химийн эмчилгээний дотроо тэгээ бас нэг категорид орох уу? Орно. Тэгээ метотрексант гэдэг тарийг сордуулдаг тарай гэдэг хэвгүй. Тэгээ хүчтэй химийн бодисоор тэр хөгжөөд байгаа тэр умаа дотроо биш үрийн хоолойдоо ч юм уу өндөвчн дээр ч юм уу умаа хозон дээр ч юм уу тэр байрлал дээр байгаа эктопик буюу тэр одоо умаан гаднах жирэмсний өсөлтийг зогсоохын тулд хүчтэй химийн тарь өндөр тунтай нэг удаагийн тунгаар тарьдаг байхгүй. Үр дагавар нь мөн л адил эсүүдийн гэмтэй нөөцийг багасгана. Тэгэхээр умаан гаднах жирэмсэн ирээдүйд ер нь яг нөхөрчгүй асуудлын хамгийн гол зорилго нь метотрексант эмчилгээ сонгох болно. Гэхдээ хамгийн үндсэн зорилго нь юу гэвэл тухайн гэр бүлийн гэр бүл төлөвлөлт ямар байгаа гэдгээс л хамаарна. Жишээлбэл өмнө нэг 2 3 төрсөн дахиж хүүхэдтэй болохыг хүсэхгүй тэгсэн мөртлөө умаан гаднах жирэмсэн болчих болно. Тэгэх юм бол тийм хүмүүстээр бид нар метотрексантыг одоо яг нэг удаагийн тунгаар тарих юм бол хагалгаа нь орохгүйгээр зөвхөн эмийн асуудаар тэрийг шийдэж болж байгаа. Хагалгаа ч өөр бас эрсдэлтэй шүү дээ. Цус алдах эрсдэлтэй ч гэдэг юм уу. Тэгэхээр гэтэл тэр хүн залуу хүн анхны жирэмсэлт умаан гаднах болсон. Тэгэх юм бол тэр хүнийг метотрексант тарихгүйгээр одоо месэмжлэгээ хийдэг ч юм уу. Эсвэл өөр бүр одоо сүүлийн үед нэвтрээд байгаа арга нь болохоор тэр үрийн цэврүү рүү гаднаас нэтил спирт тарьж хатаадаг ч юм уу те. Тэр нь болохоор нөөцтэй гэмтээхгүй хагалгаанд орохгүй тэгсэн мөртлөө амбулаторийн орчинд хийж болохгүйц. Тэгээд эрсдэл хүндрэл нь багтаа тийм арга сонгодог ч юм уу. Бүр актер одоо тийм цус алдаад одоо тогтохгүй байгаа задарсан ч юм уу. Тийм умаан гаднах жирэмсэн бол заавал хагалгаанд орох шаардлагатай ч гэдэг юм уу. Тохиолдлоос хамаарал эмчилгээний аргуудыг тэгээ ирээдүйн нөгөө тэр хүний нөхөрч үйл ажиллагаа яаж зохицуулах уу гэдэг зорилгоос нь хамаарал дараа дараагийн алхмуудыг бол сонгож болдог. Тэгээ сая нүн та ярианда дурдж байгаа нэг гэр бүл төлөвлөлт нь ямар байна гэдгээс нь маш их юм бол хамаарна гэд тэ. Өмнө нь одоо би чинь ингээл нөхөрч эрүүл мэнд, бэлгүүр эрүүл мэнд хэл энэ төр асуудалтай ингээл холбоотой юмнуудаа ингээд судлаад явж идэл хөвчлэн одоо нэг гэр бүл төлөвлөлт гэдэг юм гот ингээд миний толгойд чинь орж ирж байгаа болохоор шууд жирэмснээс хамгаалах байгаа байхгүй тэ. За жишээ нь би одоо нэг 3 хүүхэдтэй болох юм бол хэдэн жилийн зайтай хэдэн хүүхэдтэй болох уу тэ. Тэгээд тэгэхээр одоо чинь нэг ойрхонтэй 1 жилийн зайтай төрчихгүй тулд жирэмснээс хамгаалах гэдэг ч юм уу тэ. Тэр юмнууд нь ингээд шууд толгойд байгаад байдаг боловч нөгөө талаасаа жишээ нь одоо гэр бүл болоод тэ за хоёлоо нэг 2 жилийн зайтай 2 хүүхэдтэй болыг гэтэл жирэмсэлж чадахгүй те өргөдлийн асуудалтай байгаад байгаа юм л тэр чинь бас гэрт бүлээ төлөвлөж чадахгүй байгаа шүү дээ те. Тэгэхээр нөгөө нэг өргөдлийн асуудлыг бас ингээд ярих тэр талын ойлголт мэдлэгүүд бас айгүй чухал юм байна гэж надад бол бас бодогдчихсэн л та. Тэгээ өргөдлийн асуудал нь болохоор одоо гэр бүлээ төлөвлөчлөө хүмүүс яг тэр хүссэн төлөвлөсөн гэр бүлийнхаа одоо тэр төлөвлөгөөнд хүрэхийн тулд нөхөрч хэрэгтэн тогтолцооны үйл ажиллагаа хааны газар алдаатай болчиход байдаг. Тэгээд өөрөөсөө жирэмсэн болж чадахгүй болоод байдаг. Энэ нь болохоор өргөдөл болчиход байдаг байхгүй. Түрүүн ярьсанч нөгөө хүүхдүүдэд нөхөрчгүй асуудлыг одоо өөрөө ч өвчсөн хэлж байгаа тиймэд ойлголттойсэн. Тэгэхээр ер нь яг нөхөрчгүй асуудлыг яг нөгөө анхны биений юм ярьсан яг ид нөгөө шилжилтийн наснаас нь эхлээд хүүхдүүд аюулсан ойлгуулж өгөх хэрэгтэй. Яагаад гэх юм бол эмэгтэй хүний өндгөвч ажиллаад өндгөөсөө гаргаад анхны биений юм ирэх эрэгтэй хүүхдийн төмсгөн ажиллаад нойтон зүүдэлж эхлэх энэ хоёр тэр хүн л болсон хойно нөхөрчгүй эрэгтэн тогтолцоо ажиллаж л байгаа хойно энэ хоёрыг суулцахын тулд бэлгийн харьцаанд ордог. Тэгэхээр бэлгийн зам бол бас яг хөгжиж эхэлдэг. Яг ийм харилцаа үүсдэг. Энэ бол өөрөө байх ёстой харилцаа, байх ёстой зан үйл. Тэгээд энэ зан үйл байж ээж угаасаа эцсийн зорилго 3 удаа үлдээдэг. Энэ эргэтэн тогтолцоо ажиллаж эхэлснээс хойш энэ бэлгийн харилцаа гэдэг юм бий болно гэдгийг яг тэр хүүхэд байх үед нь л маш сайн хэлээд эрсдэл нь юу вэ гэдгийг сайн хэлэх хэрэгтэй. Бэлгийн харилцаанд орох юм бол хүсээгүй жирэмсэн болж болно. Бэлгийн харилцаанд орох юм бол бэлгийн зам хаалт төвч авч болно. Яг тэгвэл харилцаанд орж байгаа бол бие биенээсээ одоо
маш олон төрлийн бактери одоо авах боломжтой болчихдог байхгүй. Тэгэнгүүт тэрийгэ хүүхдүүд мэдэхгүй байж ээж үндсэн яг нөгөө биологийнхоо хүсэл сонирхол одоо зан үйлдэл захирагдаад харилцаанд өөрсдөө хүүхд байхдаа орчдөг ч гэдэг юм уу. Тэгээ хүүхд байх үедээ жирэмсэн болчдөг. Эсвэл хүүхд байхдаа бэлгийн замын халдвар төвчөө авчдаг. Энэ нь болохоор нөгөө яг хүсээд байгаа тэр ирээдүйд гарах нөгөө яг гэр бүл төлөлтөө яг зөв төлөвлөх хэднээс нь аюул том эрсдэл болж гарч ирдэг байхгүй. За энэ болохоор нөгөө хүний өөрийнх нь эрүүл мэндийн мэдлэг дутамгаас болоод одоо мэдэхгүй байдлаасаа болоод энэ хоёр асуудлууд нөгөө аюул бол өргөдөл асуудлыг бий болгож гаргаж ирдэг. Дараагийнх нь болохоор тэр хүүхэд өөрөө мэдээд одоо боловсралтай байгаа мөртлөө хүүхдээс өөрөөс нь хамаарахгүйгээр аюул өвчнөд байдаг. Жишээлх юм бол одоо өндөгч олойлгаж хамшинч гэдэг юм уу, төрөн биеэрс эндометриоз ч гэдэг юм уу те. Тэгээд дахиад одоо сайн ярьсан умаан гаднах жирэмсэн ч гэдэг юм уу. Эсвэл мухруулгын халдвар авдаг, тэгээ хаалгаанд ордог, тэр нь өрөвсдөг, наалтдаг, эсвэл перитонит болдог, өрөвслөлдөг, наалтдаг. Тэрнээсээ болоод дахиад жирэмсэн болохгүй ч гэдэг юм уу. Аюул олон тэр хүүхдийн өөрийнх нь эрүүл мэндийн асуудал нь нөхөрч эрүүл мэндийн асуудал сайн байсан ч бас бусад эргэтэн тогтолцооны өвчнөөс болоод нөхөрч үйл ажиллагаа нь бас алдагдаж өргөдөлд хүргэж болдог байхгүй. Тэгэхээр яг нөхөрчгийн одоо гэр бүл төлөвлөлт гэдэг юмыг аюул сайн мэдхийн тулд одоо яг гол хэлэх гээд байгаа нь хүүхэд байх үед нь л одоо эрүүл мэндийн боловсролыг л маш сайн зөв таниулж мэдүүлж ойлгуулах хэрэгтэй юм шиг санагддаг. Харин тий одоо ялангуяа нөгөө нэг 10 жилд чинь тэгэл яг нөгөө нэг өсвөр насны хүүхдүүд чинь л одоо нөгөө бэлгийн боловсрол гэл нэг удаагийн хичээл үздэхтэй энэ эрх бэлгийн эрхтэн юм байдаг, ийм бэлгийн эрхтэн юм байдаг. Энэ хоёр нь уулзахаар ингэдэг тэгдэг гэл өнгөртөгтэй. Тэгэнгүүт надад болохоор миний хувьд илүү эрүүл мэндээ яаж сахих уу гэдэг талаас нь ерөөсөө мэдлэг үүдгүй юм шиг санагдаж байгаа байхгүй юу. Ялангуяа над шиг хүн бол би баг 25 үржиж зөвхөн нүг бас ядж яхад нэг сайн эмгтээчүүдийн имлэг болж чадаагүй болоос тэгдэг ч юм уу те жил болгон масок үзүүлэл яваалаад жил болгон масок үзүүлэхдээ ямар нэгэн байдлаар өрөвсөлтэй байгаад байдаг те. Тэнгуут нөгөө эмч нь өрөвслийн бичээл явуулцдаг те. Тэгсэн чинь сүүл яг нэг сайн эмч болоод яасан чинь PCR-аар бас PCR тест гэдэг юм байдаг шүү гэдэг би бараг 5 жил болгон масок үзүүлсний дараа тэр эмчээс сонсч авч байгаа байхгүй. PCR дээр чинь яг нөгөө нэг яг хэцүү өвчнүүд чинь PCR-аар гарч ирдэг гэдэг тийм. Яг нэг их усрыг тодорхойлох тийм. Тэгэнгүүт одоо чинь надад PCR дээр яг нэг юм гарч ирэл тэрнээс хойш ирэхэд миний юу арай багасж арай нэг зөв байлжгалтай ерөөхдөө орж байгаа байхгүй тийм. Тэгэхэд одоо ядч л масок өгөхийн хажууд одоо жил болгон масок өгөх ёстой тийм. Давхар одоо бэлгийн харьцаанд орж эхэлсэн бол PCR өгөх ёстой. Тэгээ дээрээс нь эргэжтэйчүүд ч гэсэн тэрэндээ бас айгүй анхаарал хандуулж явах ёстой гэх мэтлэн айгүй тийм жил болгон яг аймгийн их анхаарч явах ёстой бэлэг эрхтнүүдийн нэг байхад ерөөсөө мэдлэг мэдээлэл байхгүйгаас болоод ерөөсөө ингээд хойшин тавиад ч юм уу эсвэл ингээд хайхрангуй хандаад байдаг гэх юм уу те. Тэгээд үзүүлэхгүй одоо ялангуяа ингээд тэр асуудлаасаа болоод ичдэг ч юм уу те нэг юм өнөр гараад байна гэдгээ нуугаат гэдэг ч юм уу ээж автаа хэлж чадахгүй тэгээ нэг юм аргалаад явааддаг ч юм уу те нэг тийм одоо нэг юм айгуу тийм жоохон юу гэдэм аа жоохон хайрын санагдаад байдیں۔ Тэгээ тэр одоо PCR дээр гарсан одоо өвчин хэдэн жил байсан мэддэхгүй байсан болохоор тэр чинь яваандаа тэр юунда хөрж хүн infertility гэдэг юм чинь нөлөөлөх гэх мэтчлийн юунд хэмжээнд хүрж байгаа те. Тэр юунуудыг ерөөсөө нэг сайн ярьж одоо яг бэлгийн эрүүл мэнд гэдэг талаас нь ерөөсөө ярьдаггүй юм шиг санагдав. Одоо энэ гинжин уруулах гэдэг байгаа PCR шинжилгээ ер нь Монголд яг анх хизэнээс эхэлж орж ирсэн юм. Яг тэгэхээр би бол 2016 он хүртэл PCR гэдэг шинжилгээ байдаг гэдгийг бол ерөөсөө огт мэдээгүй. Тэгээд яг ийм нөхөн үржих эрүүл мэнд дээр бол яг нөгөө өсвөр насныханд ажиллаж ирсний хувьд анги танхимын хүрээнд яг найз нөхдийн яг дунд тайлбарлаж заах гэхээсээ илүүтэйгээр бас гэр бүлийн орчинд магадгүй илүү илэн талангүй байх нь илүү оновчтой юм болов уу гэж санагддаг. Яг л бас хамт олонныхоо дунд нэг юм асуултаа асууж чадахгүй те нэг юм бас хичдэг ч юм уу санаа зовдөг ч юм уу бас нэг юм нэг шоолдог яг нэг юм нэг юм үе байгаа шүү дээ те тэрэн дээр жоохон сургуулийн орчинд бол магадгүй зүгээр жоохон дими юм шиг санагддгийн миний хувьд бол тэгэнгუთ яг хизэнээс эхэлж энэ PCR шинжилгээ орж эхэлсэн. Одоо би бол
мазок гэж мэддэг байсан. Гэхдээ худалч үнд баг ер нь бол гэр бүлийнхэнтэйгээ энэ хөвөрч хүн талаар ерөөсөө огт ярьж үзээгүй. Гэхдээ ийм асуудал байдгийг гэдгийг бол эргэн тойрныхнаасаа мэдээд байдаг. Гэхдээ хаанаас нь яаж эхлэхээ, хинд хандхаа мэдэхгүй, яг одоо яг ямар өвчнүүд, зовирууд яг ямар байдгийг гэдгийг ерөөсөө огт үзээгүй. Эрүүл мэндийн хичээл дээр ер нь бол үндсэндээ бараг л одоо БЗХ-өө гэдгийг айгүй том ерөнхий нэрээр нь авч үзээл. Одоо тэрнээс сэргийлэх аргууд нь бэлгэвч тэдэн хувьтай одоо ер нь бол тиймэрхүү юмныг л одоо ерөнхийд нь мэдчихсэн үг гэхээс биш яг наривчилж ийм бактери одоо жишээлбэл наазах нь солилцдог те эсвэл илгэний вирус авах боломжтой гэдэг ч юм уу. Энэ мэдээллүүдийг ерөөсөө огт мэдээгүй. Яг хүүрч хүн эд насан дээр 25 26 хүрсэн байгаа байхгүй юу? Тийм. Тэгэхээр ер нь за эхнийх нь тэр PCR хизээ орж ирсэн бэ гэдэг чинь тэр яг онлайн бол би хэлж чадахгүй. Гэхдээ ер нь 16 онд бол аль хэвшээ ороод ирсэн байсан. Зөвхөн ерөнхий тойм баримжаа анх би 2004 онд төгссөн. Тэр тойм баримжаа ямиг харахад ер нь бол 2000 он гараад Монголд PCR хийгдэж эхэлсэн. Аль дээр эрт хийгдэж эхэлсэн шүү дээ. Тэгэхээр нөгөө хүмүүсийн яг мэдлэгийнхэн цар хүрээний айгүй хомос байгаа даа. Японд бол одоо мазок авдаггүй. Жишээлбэл мазок бол тэнд одоо бактери байна, лактобацил байна, мөг байна. Гэтэл одоо нэг хэдийн имэл гаргаад ирдэг. Гэтэл эдгэр хүч байх хэрэгтэй байна. Байдаг л микробиом тахгүй. Эдгэрүүдийн харьцаа нь алдагдчихгүй юу? Дахиад энэ дээр байх ёсгүй гаднаас өөр юм одоо бичил битэн тэнд ороод ирсэн байна уугүй гэдэг чи яг тэр байх ёсгүй бичил битэн байна уугүй гэдгийг чил PCR-аар шинжилгээгээр гаргаад ирдэг. Тэгтэл жишээл уреплазма гэдэг өвчин одоо PCR мозокор бол гарахгүй шүү дээ. PCR-аар л гарна. Гэтэл уреплазмад өвөрмөц антибиотик нь байдаг. Бүр сонгомлоор хэрэгэлдэг. Гэтэл халамидтай хүн дээр жишээлбэл уреплазмад хэрэгэлдэг юм байна. Шал хоёр өөр юм. Тэгэхээр нөө эмийн эмчилгээ хүртэл нөө сонголт эднээс өөр болчдөг учраас хэрвээ өрөвслийн зөвөр илэрхийл юм бол Японд бол PCR-ын шинжилгээ л авдаг. Мозокын шинжилгээ ерөөсөө авдаг байхгүй юу? Мозок бол яг хуучин бол байсан. Одоо Орос номнууд дээрч байдаг. Манай анагаахын салбарыг чи үндсэн суур юм чи Оросоос орж ирсэн. Тэр школ одоо бол ингээл хадгалагдаад яваад байгаа байхгүй юу? Тийм учраас одоо бол хүн болгоны толгой дараалан PCR мазок гэдэг байдаг. Мазок харин дээр тулгуурлаад эмчилгээ хийх гэхээр айгууд юу байхгүй болдоггүй байхгүй. Тэгэхээр заавал PCR өгчээс тэрэн дээрээ тулгуурлаж ер нь бол эмчилгээ хийдэг. Гэтэл энэ бүх мэдээллийг хүмүүс ингэ мэдэхгүй ингээд удаад байна гэдэг байгаа шүү дээ. Энэ бол яг зөвхөн нэгдүгээр манай яг энэ хүүхдүүдэд орж байгаа эрүүл мэндийн боловсрал яг системтэй зөв ордгон болов гэж боддог. Хоёрдугаарт аав ээж нар яг энэ хүүхдүүдтэй энэ талаарх мэдээллийг өөрсдөө магадгүй мэдлэг дутмаасаа болдго юм уу? Яг хүүхдүүдтэй энэ талын мэдээллийг зөв өгж одоо чаддгүй ч гэдэм үү те. Тийм байгаа юм шиг харагддаг. Ихэвчлэн дандаа ингээд дам ингээд сонссон ингээд найз нөхдөсөө сонссон ч гэдэм үү. Тийм юмар л хүмүүс аяг мэдээлэл аваад байдаг байхгүй. Тэгэхээр уг нь бол хүүхдүүдэд бүр багаас нь яг одоо энэ хурц хэрэгтэн тогтолцоо өндөвчтэй ажиллаж эхлэн өндгээс гарч эхлэн тэгээд одоо ядгийн энийг ингээ хүүхдтэй болохын тулд заавал ингэж бэлгийн харьцаанд ордог. Энэ бэлгийн харьцаанд орно гэдэг нь өөрөө тийм ичээд ахаар, нуугаад ахаар юм бол биш л байхгүй. Энэ бол аль ч цаг үед байж лээсэн харилцаа. Энэ харилцаа байж ээж эцсийн нөгөө гол зорилгоо үлдээдэг. Тэгээд эхлэхээр бэлгийн боловсрол буюу бэлгийн харилцаанд орох сексийн одоо энэ асуудлын талаар хүүхдүүдэд бүр жоохон байх үед нь ил тод хэлчих хэрэгтэй. Ийм харилцаа байдаг. Энэ харилцаанаас дараа нь ямар эрсдлүүд одоо гарч ирэх юм. Тэр эрсдлүүдийг энэ сайн тайлбарлаад өгчвөл хүүхдэл юм чинь хүүхд аяг хөөрхөн шүү дээ. Хилээ зөв ойлгуулчих юм бол яг л тэрийгэ дагдаг. Жишээлбэл заавал тэрийг одоо эрсдлүүдийн зөв тайлбарлал хэлчихэл юм бол одоо гэр бүлээсээ нуугаад ч юм уу ээжээс аавсаа нуугаад ч юм ингээ харилцаанд ороод байгаа өөрөө зохицуулж чаддаг тийм чадвартай байгаад байдаг байхгүй хүүхдүүд. Тэгэхээр тэрийг л ядаж одоо багш нь хэллээд одоо тэр сургуулийнхаа орчинд хэлэхэд төвхтэй байгаад байдаг бол аав ээж нар нь аягүй сайн нэрлэлгүй хилээд өгчүүл аягүй хэрэгтэй юм шиг байна. Одоо би ихэд манай бага охин 11-тэй, дунд охин 13-тай. Тэгэхэд манай хоёр охин 7, 8, 9 настайгаас ихтэл аав миний имэж зэрхүү гэл тэгэл
Яг одоо тэгээд хөрхөө юу яд нь штэ. Яг оноо дунд охин муу яг биний нэрэнгүү над руу уцаар юм чи. Өнөөдөр миний биний ирсэн. Тэгээд тэрийг ингээ сайн тайлбарлаад одоо тэгээд нээлттэй хэлээд өгчгөр хүүхдүүд тэрнээсээ ч ичдэггүй хэлхээсээ одоо юм манай баг ч гэсэн одоо миний хөх ургаж байна. Одоо миний биний мэр хизээ юм байл гэдэг дандаас байгаа. Тэгэхээр нөгөө ичихгүй тэгээ хідээ сурчих юм бол тэр талын мэдээлэлүүд эднээс аав ээжээс ичихгүй асуучвал дараа нь яг нөгөө хүүхэд шийдвэр гаргахдаа зөв шийдвэрүүдийг гаргаа авчдаг юм санагдаад. Тэгэхээр аав ээжүүд л амар сайн хэлчих хэрэгтэй байна. Намайг бол 18 хүртлэе бол үгүй шүү. Тийм юм байхгүй. Жирэмслэвэл гэдэг юмыг хэлдэг байснаас биш. Одоо ямар нэгэн доошо гарч байгаа юм чинь ямар хэмжээтэй байна, ямар өнгөтэй байна, тэ эсвэл сарын тэмдгийн мөчлөгөө хөдөлтий шүү. Манай аюу санаа эсэргээр манай ээжээс илүү манай эмээ сарын тэмдгийг хөтлөх гэж надад зааж өгч ийсэн. Тэгэн гут одоо юу гэдэг ямар өнгөтэй байна гэдэг ч юм уу, эхний өдрөө хүрэн байна уу, бор байна уу, улаан байна уу, хэр хэмжээний өвдөлттэй байна. Чи ядаглаад нөгөө циклийн эмэгтэй хүн өөрөө хөтлөөд сураад мэдчихээр энэ чи доктортой байна уу, докторгүй байна уу гэдгээс хамгийн наад захын юм мөчлөгөөс хүртэл ингээд бүх юм их хэлдэм шиг ингээд санагддаг. Тэгэхээр надад бол ингээд мэдээлэл хамгийн өрөөнд өгж исэн юм бол сургууль гэхээсээ илүү манай эмээ байгаа. Тиймүүд манай эмээ айгу хөрхөө яваад төрсийгээ угаахтаа болохоор бокор угаахгүй заавал гараараа гарын савнгаар ингэж угааж заавал ийм одоо нэг орос шоколадаар ингэж дээр нь эндүүддэг бүр тийм ариутгадаг бүр тийм юу бүр зааж өгч исэн. Тэгэхээр нэг бодлын бас яг хичнээн одоо юм анхааруулж хилээлтэй ингээл зандраал болохгүй шүү. Тэр болтол болохгүй штэ гэхээсээ илүү нэг юм эвтэйхэн хөөрхөн юм үлгэрлэх бас юм арга бас эцэгчүүд суралцах. Бас тэг эцэгчүүдэд тийм боловсрал олгох хэрэгтэй. Цаг нь бас ирсэн юм шиг санагдчихна. Ядчил одоо би бол жишээ нь дүүнертэй илэн далангуу байх гэдэг нэг шалтгаан бас тэртэй ямар нэг юм боллоо гэдэг юм гоо ярьдаг тийм хилдэг хүнтэй байвал зүгээр тий гэсэн байдалтай. Тэнгууд нэг ингээл ялангуяа нэг эмэгтэйчүүд нэг жирэмслээс хамгаалах те жирэмслэхгүй байх хүсээгүй жирэмслээс одоо ингээд те өөртөө хамгаалах хариуцлага нь бол ингээл бид нар эмэгтэйчүүд ихлэдэг штэ те. Тэгэхээр нөгөө нэг баг насаараа шахам ингээл том болол биений юм ирснээс ахуулаад жирэмсэн болчоо те багш нар хэлнэ одоо гэр ахрын хэлнэ магадгүй те өөрөө ч тэгээ бодно яана жирэмсэлчгүй гээл тэгэж явж яснаа магадгүй ингээл одоо зөв хүнтэйгээ уулзраад гэр бүл болоод те за хүүхдтэй олъё гэдэгтэл айгу богинохон хугацаанд яна насаараа ингэж жирэмслэх гэж явж ирсэн. Богинохон хугацаанд хүүхдтэй болох юмсан гэдэг тэр сэтгэл санааны өөрчлөлт ингэж дорхно болчихж байгаа байхгүй юу. Тэгээд тэр өөрчлөлт надад айгу ингэ сансныг бол айгу хэцүү байсан. Айгу ганцаардмал байсан. Хүмүүстэй ярихад ч хэцүү те. Жирэмслэхүүдээ гэж ижсэн аа ингэ нүг сарын тэмдэг хараад санаа амардаг байснаа сарын тэмдэг харихынгууд сэтгэл санаагаар ундаг руу орчиж байгаа байхгүй баг нэг сарын дотор те. Тэгээд тэр сэтгэл санааны өөрчлөлт надад яг чим ерөөсө бэлтгэлгүй байсан юм шиг надад санагддаг. Тэгээд бодхоор ингээ магадгүй нэг олон жил ч юм уу сараар те хүүхдтэй болох гээд хүүхдтэй болж чадахгүй байгаа хүмүүсүүдийн тэр сэтгэл санааг жоохон ч гэсэн бас ойлгох шиг болдог байхгүй юу. Тэгэхээр нэг тантай өнөөдөр бас их ярилцмаар байгаа юм болохоор одоо өргөдлийн асуудлууд байгаа да тий. За ном дээрээс ч юм ингээ уншаад үзэхээр одоо 35 нас хүрээгүй болол одоо 1 жилийн хугацаанд 12 сарын турш ингээд партнертайгаа идэвхтэй ингээд жирэмслэх гэж оролцсон болвол одоо өргөдлийн асуудал бол биш гэх. Тэ 12 сараас хэтэрчих юм бол одоо жишээ нь өргөдлийн шинж тэмдэг гэж бол үзэж болно гэдэг. Эсвэл 35-аас дээш настай бол 6 сар оролдоод одоо жирэмсэж чадахгүй байх юм бол өргөдөл гэж бодоод үзүүлэх хэрэгтэй гэж боломжсон. Тэр нь бол зөв үү? Тийм, тэр зөв. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тодорхойлт байдаг. Тэр тодорхойлт нь болохоор юу вэ гэхээр тогтмол бэлгийн харилцаа нэгдүгээрт. Тэгээ хоёрдугаар жирэмснээс хамгаалах ямар нэгэн арга хэрэглэхгүй. Гуравт нь болохоор яг 1 жилийн хугацаанд гэдэг нь 12 сар. Ихэнх эмэгтэйчүүд бол ер нь 28 хоногийн мөчтөгтэй сард 1 удаа өндгээс гарч ирдэг. Тэгээд 12 сар гэдэг 1 жилийг аваад үзэхээр 12 удаа өндгээс гарч ирж байгаа байхгүй юу. Тэр 12 удаагийн өндгээс болгон бүгдээрээ 100% жинэсэн болно гэдэг нь бол хүнд бол ер нь бол ховор. Тийм байдаггүй ямар ч одоо эрүүл хүн дээр. Хоёр нь ер нь алдаатай байдаг. Үлдсэн 10 нь бол ер нь бол хүүхд болох боломжтой гэж үздэг байхгүй юу. Тэгтэл тэр 12 удаагийн оролдлого 12-лаа болохгүй байвал энэ хүний нөхөрч хэрэгтэн тогтолцоо хааны газар алдаа байна. Тэр алдаа юу вэ гэдгээс хамаарат дараагийн арга хэмжээ ямар арга хэмжээ авах вэ гэдгийг шийддэг. 35 нас гэдгийг бол Японы зарим холбоод нийгэмлэгүүд нөгөө нас ахаад эхэлнэ
Тэгээд жирэмс 35-аас дээш болоод эхлэхээр нөгөө нөхөрчгөө нас нь дуусах нас нь оройчод байдаг. Тэгэхээр заавал бүтэн жилийг хүлээхгүйгээр 6 сар гэж үзээд тэгээд хэрвээ шаардлагатай байх юм бол мэрэгчлийн эмчт хандаад өргөдөл гэж үзэн шүү гэдэг хандаараа гэдэг тийм зөвлөмжүүдийг өгöd байдаг. Тэгэхээр хувьсан мэдээлэл нь бол зөв. Тэгэхээр нөгөө 35 насн дээр гэдэг нөгөө нас цаагаад байгаагийн шалтгаан чинь түрүүн бидний ярьсан нөгөө өндгөн эсийн тоотой айгу холбоотой байгаа шүү дээ. Миний ойлгож байгаагаар бол ингээд нөгөө нэг одоо сар болгон л ингээд нэг өндгөөс ялгарч байгаа ч гэсэн цаанаа тэр нөөц нь бол ингээд багасаад байдаг. Нас нь хойшлох тусам тэр багасж байгаа хурд нь ихсээд байдаг гэж ойлгоод байгаа зөв. Багасж байгаа хурд нь ихсэх биш. Нас ахих тусам угаасаа тэр багасдаг зам ёс зүй тогтворол багасна. Тэрийг ямар нэгэн байдлаар бид гаднаас өөрчилж чадахгүй. Нас явах тусам нэгдүгээр нөөц багасж байгаа. Гэхдээ нөөц бага байна гэдэг нь өөрөө жирэмсэн болохгүй гэдэг дээр нөлөөлдөггүй. Жишээлбэл нөөц багтаа 0.25 ч гэдэг юм уу одоо тэр үзүүлэлт нь 3 байх хэвээр үзүүлэлт 0.25 болчих штэ. Нэг нь айгу бага байгаа штэ. Атлан 20 настай 2 эмэгтэй байлаа гэж үү. Нэг нь нөөц ихтэй, нөгөөд нь нөөц багтаа. Гэтэл тэр 20 настай эмэгтэй магадгүй 1-2 жилийн дараа цэвэршилт эхлэх байхгүй бага учраас. Гэхдээ бага ч гэсэн өндөвчн ажиллаад өндгөөс гарч илаа бол тэр хүн жирэмсэн болно. Жирэмсэн болно гэдэг нь арай өөр бол. Насыг яагаад бид нар аюул чухалчлаад байдаг вэ гэхээр нас ахих тусам жишээлбэл түрүүн би сая хэлсэн шүү дээ нөгөө 12 жилд 12 удаа өндгөөс гарч байгаа. Тэгээд тэрний 2 ч юм уу жирэмсэн болж чадахгүй гэдэг чинь 20-с 29 настай эмэгтэйчүүдийн статистик байхгүй юу? 30-аас 34 настай болоод эхлэнгүүт гарч ирж байгаа тэр 12 өндгөөсийн жилд гарч ирж байгаа 12 өндгөөсийн 4 нь жирэмсэн болохгүй. 8 нь болдог. 35-аас 39 насны дээр 6 нь болохгүй, 6 нь болдог. 39-оос 42 насны дээр, 40-оос 42 насны дээр гэсэн үг. 8 4 болчихдог сая ярьсан. 8 нь болдоггүй, 4 нь болдог. 43 насны дээр болоод эхлэхээр 10 нь болдоггүй, 2 нь болдог. 45 та эмэгтэй жилд 12 удаа өндгөөс гарч ирэхэд нэг нь л хүүхэд болох боломжтой байдаг. Тэрний цаад мөн чанар нь юу гэхээр өндгөөс өөрөө гарч ирэхийн тулд маш их хуваагдал явагддаг. Эсийн хуваагдал явагдчихж өндөвчөнд тэгээд яг нас бий гүйтсэн өндгөөс болдог. Нас ахаад эхлэх тусам тэр хуваагдлын эрчим нь алдаатай болоод байдаг. Нөгөө хөгшрөлийн процесс явагдаад эхлэхээр хромосомууд нь салж нийлэхдээ алдаа гараад тэгээд эхлэхээр тэр 35-аас дээш тэр хромосомуудын нөгөө салж нийлэх үйл ажиллагааны алдаа гараад эхлэхээр хромосомын эмгэгтэй өндгөөс аяг гарч ирдэг байхгүй юу? Тэрүүгээр үр тогтохоор эсвэл жирэмсэн болдоггүй, эсвэл одоо өсөлтгүй болж зулбдаг. Тэр нь survive болоод амьд болоод хүүхэд болоод гараад тэр одоо даунтаж гэдэг юм уу? Одоо бутаагаж гэдэг юм уу? Эдварч гэдэг юм уу? Тэр хромосомын гажигууд нь магадлалтай төрөх магадлалыг өндөр болчихдог байхгүй юу? Тэгэхээр үндсэндээ нас явах тусам эсийн чанар буурж байна л гэсэн чанар буурж байгаа гэсэн үг тийм. Тэгэхээр нүг түрүүн бас ингэж ярьж байна. Бид нэр одоо миний хувьд бол ингэж 30 милийн гараа явж байгаа те. Тэгэнгუთ эргэн тойронд ч юм уу миний хувьд ч гэсэн ингээл одоо орчин үеийн эмэгтэйчүүд ч ингэ карьераа айгүйх бодно те. Бидний өсч байхад л ингээл багадгүй 20-д нас гангууд ингээл эртөө хөвтөл ингээл юм энер ч юм ингээл эргэн тойронд тийм сонсогдоод байдаг. Гэтэл бид нар ч одоо сонголттой болсон те. Одоо жирэмслэлээс өөрийгөө хамгаалах явцдаа ингээд карьераа хөрвүүлээд те ингээ 30 милийн гартлаа одоо хүүхдтэй болохгүй ч юм уу гэр бүл эхлүүлэхгүй явж байгаа тийм хүмүүс зөндөө байгаа те. Гэтэл хичнээн ажил карьераа гэд бодож байгаа боловч тэр биологийн цаг бол хүлээхгүй шүү дээ те. 30 нас 35 нас ингээл яваал тэр үндгээс тоо буурал чанар нь буурал явж байгаа те. Тэгэхээр хэрүү нэгэнт одоо би ингээд одоо бол би те гэр бүл төлөвлөх гэр бүлээ ингээд олуулаа хүүхдтэй болох болоогүй байна. Би одоо ороод ажилдаа карьердаа анхааръя гэж бодож байгаа бол магадгүй эмэгтэйчүүд эртнээс юунд анхаарат те дараа нь одоо тэр гэр бүл төлөвлөх асуудалтай тулгархгүй тулд одоо эртнээс юунд анхаарч ямар арга хэмжээ авах хэрэгтэй байдаг бол энэний хувьд бол яг нөхөрчгөө хадгална гэдэг технологи аюух ярьж орж ирдэг. Одоо анагаах бионоохын шинжилгээ ухаан хөгжөөд яг анагаахын салбарт энэ шинжилгээ ухаан нэвтэрч орж ирснээр эсийг хөлдөөгөөд гисгээгээд хөлдөөхтөө бүргүн хөлдөөгчөнд удаан хугацаагаар хөлдөөх тэр технологи нэвтэрч орж ирснээр эр бэлгээс хөлдөөж чадна, хүндгээс хөлдөөж чаддаг болсон. Дахиад нөгөө лабораторийн орчинд өндгээс эр бэлгээс хоёрд нийлээд үр хөврөл болоод төгчөнгүүд үр хөврлийг хөлдөөж чаддаг болсон. Дахиад өндөвчийг тайрч аваад өндөвчний идүүдийг хөлдөөж хадгалж чаддаг болсон. Тэгээ эрэгтэй хүний төмсгийн идүүдийг аваад тэрийг нь хөлдөөж чаддаг болсон. Тэгэхээр энэ технологиуд нөгөө хөлдөөлт гисгэлтийн технологи орж ирснээр
тухайн хүний нөхөрчгүй үйл ажиллагааг хадгалах боломжтой болж эхэлж байгаа байхгүй юу. Тэгэхээр яг одоо нөгөө залуу байх үедээ карьераа нэг тавиад нөхөрчгүйгээ хойш нь тавьж байгаа хүмүүс бол нөхөрчгүй хадгалаарай гэдэг зөвлөмжийг өгдөг. Тэр нь болохоор үндгээсээ, эр бэлгээсээ бол хадгалуулж болно. Гэр бүл байх юм бол бүр хооронд нь нийлүүлээ үр хөврөл байдлаар хадгалуулсан ч болдог. Тэгэхээр энэ бол одоо анагаан салбарт аль хэдийн нэвтрээд ороод ирсэн. Жишээлх юм бол одоо энэ Microsoft, Apple корпорациднаас энэ том корпорациуд яг мундаг эмэгтэй ажилчдынхаа үндгээс нь үндгүй үлдээж өгдөг байхгүй юу. За чи манай дээр 10 жил ажиллана. Гэхдээ бид ресэж өлтөн. 10 жилийн дараанаас чи хүүхдээ одоо карьераа цааш өргөжлүүлээрэй гэд залуу байх үеийн нисийг нь компани бүр үндгүй хөлдөөж хадгалж өгдөг. Яг л тэр чи өөр айгу үнэтэй процедур гэж бодож байгаа тийм. Үнэтэй процедур нэгдүгээр, хоёрдугаар тэр нөгөө тэр хүний нөхөрчөг хадгална гэдэг нь тэр эмэгтэй нөхөрчгүүдэд санаа зовхгүйгээр ажиллаа явуулахгүй тийм. Одоо жишээлх юм бол би одоо 28-тай. Тэнгууд би 2-3 жилийн өмнө 4 өр хөврөл хөлтөлгөд хадгалсан байна. 2 удаагийн яг эмбрио өр хөврөлөөр яг өр хөврөлөөр нь. Тэгээд тэр чинь бас дотроо ингээд зэрэгтэй А Б гэд. Би ойлгохтой одоо бод бид хоёр ярьдаг байхгүй ингээд шоолоод. За нухантай гарах болов А Б жоохон тэнэг гарч ирэхээр гэж нэрлэв А Б гэж нэрлэв. Эдгээр зэрэгүү хоёрдугаар зэрэгүү ярьдаг байхгүй. Тэгтээ яг ингээд ялангуяа ингээд би чинь уг нь дөнгөж 25 таа байгаа хэрний ажлын байран дээр анх ингээд ажилд ороход ярилцлагад орж байгаад за гэр бүл юу вэ? За ингээд жимслээд баг худалчунд явчихгүй үстэй гэдэг нэг юм хандлага аявуух байдаг юм шиг санагдсан. Тэгээ наадыг чинь сонсоход бол бас нэрээ те айгу том хэрэг том корпорац айгу том албан тушаал эрхэлдэг те үнээр байгууллагатай үн цэнтэй хүн бол тэр хүндээ одоо ийм хөрөнгө оруулалт хийх нь бол айгу зөв юм шиг харин те бол санагдчихээн тийм. Тэгээд дээрэс нь би чинь 2 дахь удаагийн савны гадуурхыг дурангийн хагалгааны дараа өмнөх өгсөн AMG-гийн одоо нөгөө үндгээс нүүцийн шинжилгээ 4.5 байснаас хагалгааны дараа 3.8 болж бүрсэн байсан. Тэгэхээр бас яг нөгөө эмчийн манай одгүй эмчийн маань хэлснээр нөгөө хагалгаа бас нөлөөлдөг гэдэг нэг юм байна л та. Ер нь бол бас тэрийг тэгж ойлгоод өөрийнхөө нөгөө болсон юм бүх юм дээр ойлгоод тэгсэн юм байна шүү дээ. Тэгээд энэ драгийн сая ярьснаа айгу сонирхолтой санагдаж байна. Би бол чинь нөгөө нэг тэ намка одоо энэ драгаас арай ихч тэ тэгэхэд тухайн үед бол жишээ нь ингээд за би тэр нөхөрчгөө ингээд хадгалах боломжтой байна. Тийм сонголт байдаг юм байна. Ийм технологи хөгжсөн юм байна. Тэр нь Монголд байдаг юм. Тэр чинь ямар ч мэдээлэл авахгүй ингээд хойно нухарж авахгүй. Гэхдээ яг би бол ингээд хүүхэдтэй болсон ерөөхдөө нөхөрчөд болцсон гэж бодож байгаа тий. Гэтэл одоо чинь ингээд энэ дээр 28 настай 4 хөврөл ингээд хөлдөөлөгдсөн тий 25 таатай ингээд ийм мэдээлэлтэй байсан гэдэг нь бол надад айгу мундаг одоо санагдаж байгаа. Айгу их мэдээлэлтэй тий. Тэгэхээр магадгүй энэ дээр өөрийнхөө одоо чинь нөхөрчгөө гэр бүл төлөвлөгөхийн талаарх юм одоо туршлага гэдэг ч юм уу тий өөрийнхөө journey нэртэй хэрүүд болохоор л хуваалцсан. Энэ яг нөгөө юутай холбоотой? Манай ээжтэй холбоотой. Манай ээж өөрөө айгүйх жирэмслэлтэй холбоотой айгүйх одоо харамсалтай юмнууд айгүйх тохиолдсон болохоор багаасаа тэрэн дээр би харьцангуй мэдээлэлтэйсэн. Тэгээ манай ээж өөрөө нөгөө орс хэлтэй, орс школтой байсан болохоор өөрөө бүх юмнуудаа мэдээд одоо би ч баргалж ээжтэйгээ за эндометриоз тэдэн миллиметрийн зузаан 50 л баг эход орох болгондоо нөгөө эмчтэй хэлэнгод хэдэн миллиметрийн зузаан 50 байна гэх тэгэхээр эмчнэр бас жоохон дургу хүлээж авдаг одоо юу гэдэг бараг л надаас илүү чи яасан сайн мэдтээ өөрөө сурд юм уу гэж асуудаг ч юм уу. Тэгээ яг нөгөө хамгийн анхны жирэмслэлт маань Умаан гадуурх байсан. Зүүн талдаа 5-7 хоногтой зүрхний цохилт нь орцсны дараа мэдсэн. Тэр үед шууд эхоогоор хараад шууд одоо нөгөө нэгдүгээр төрх рүү яваад шууд яралтайгаар хөвтчихсэн. Гэтэ тэр үедээ болохоор химийн тарилга биш дурангийн хагалгаар орж ахуулж исэн. Тэгээд тэрний дараа л энэ яг яагаад ийм савны гадуурх болов гэдэг асуулт гарч ирээд PCR шинжилгээг өгсөн уроплазма гарсан. Гэтэ уроплазма чинь бас дотроо 2 төрөлтэй. Парвум гэж 2 төрөлтэй. Микоплазма чинь дотроо hominis genitalium гэх 2 төрөлтэй. Одоо баг бүгдээр ингэж жагсаад энэ нь бактери тий. Нэг нь бактери, нэг нь мөөгөнсөр. Тийм, тэгэн гутаа PCR-аар л гардаг. Тэгээд за уроплазма байсан байна гэдэг ер нь бол тайлбар гарч ирсэн. Гэхдээ одоо би үл нэг амар бүр тийм ингээл цикл алдагдаал бүр ингээл сарын тэмдэг амар өвдөлттэй ирээл тийм зовир дээрээсээ байж үзээгүй анх удаага тийм юм болохт нь айгу цочирч хүлээж авсан. Тэгээд тэр үед
Хүмүүснийх амар тийм одоо юу гэдэг нөө гэр бүлийнхандаа ч юм уу ингээд төрж мөрсөн ингээд найз нөхдөд ингээд хэлэхлээр тэгэл бараг л одоо сайн юм шүү бараг л чи угаасаа л залуу юм чиндээ гэдэг тийм хандлагатаар байжгаад тэгээд дахиж 2 жилийн нэгээс дор хаяж 2 жилийн хугацаанд жирэмсэлж болохгүйгээд гормоны юм ууж хамгаалж агаад тэгээд ер нь бол за гормоны ямиг ийм удаан хугацаар уух нь жоохон дими гэдэг ийм юмыг ойлгож аваа. За ер нь жоохон завсарлаж үзье. Одоо ер нь жирэмслэх дараагийн одоо юм хийж үзье гэд. Тэгээд ер нь бол нэг жил одоо хамгаалтгүйгээр тогтмол бэлгийн харьцаанд хүртэйгээ байж үзээд 2 дахь жирэмсэлт маань бас савныгаа дур байсан. Гэхдээ тэр нь болохоор зүүн тал биш баруун талтай. Гэхдээ тэрнээс өмнө болохоор би үрийн хоолойныхаа гуурсан хоолойг шалгуулах юм эхоогоор бас орж исэн юм шингэн шахаад эхоон дээр ингээд хардаг хэр ингээд шингэн маань хурдцтай ингээд гүүжин гэдгээр нь дүгндэг. Тэрэн дээр болохоор за зүүн тал бол бишээ баруун тал нэлээ магадлал өндөртэй байна. Тэгэхээр баруун тал дээр одоо эхоогоор явж агаад үндгээс баруун тал дээр нь боловсрч байгаа үед нь хоёлаа жирэмслэх гэж үзье гэд явж идэл баруун тал дээрээ савны гадуур болцсон байсан. Тэгээд дахиад тэр үе яг ковид үе байж таарад дурангийн хагалгаа ороход нэлээд төвхтэй байсан ч гэсэн ямар ч гэсэн хамжилттай ороод за тэгээд тэрний дараа одоо яах вэ гэдэг асуу. За зүүн талч болох байлаа, баруун талч болох байлаа гингуута. За одоо репласмач алах. За одоо тэгвэл ер нь бол өрөвссөн байсан юм байна гэдэг дээр ороод үрийн хоолойгоо авахулах уу, үлдэх үү гэдэг асуултан дээр ирсэн. Тэгээ яагаад үрийн хоолойг авахыг зөвлөсөн бэ гэхээр нөгөө хэрвээ би одоо эмбриогоо одоо лабораторийн орчинд нийлүүлээд суулгалаа ч гэсэндээ үрийн хоолойноос одоо энэ одоо муу шингэн ингээ одоо юу гэдэг аюултай шингэн ингэж ялгарч ингэж доошо урсч идэг учраас нөгөө арай ээж нэг муу тогтсон эмбриог маань урсгachхаа аюултай гэд. Тэгээд үрийн хоолойгоо ер нь яг авч үлдэх гэж сэтгүүр бол нилээ хийлгсэн. Гэхдээ ер нь бол болоогүй гидрофиксац болоод одоо ингээд ийм дотор нь ингээд шингэн шахсан ингээд ийм том ийм бүр ингэж нөгөө юу гэмдээ дотор нь шингэн хурлаж байна. Тэр бол усчлалт гэдэг. Тэр болоод тэгээд яралтаар ахуулгаас ураар. Одоо бол ер нь бол өөрөө жирэмслэх ямарч боломжгүй. Яг үндгээс маань бол боловсрч байгаа. Гэхдээ мэдээж нөгөө хаалганы дараах тодорхой хэмжээгээр нүүц нь буурсан байгаа бах. Тийм учраас яралтаагаар ер нь бол их залуудаа туулаад хөлдөөлөөд одоо л ер нь бол хизээвэл гэдэг асуулт байгаа болохоос биш. Тэгээд дээрэс нь мэдээж өрөвсөхгүй байх. Тийм циклээ байнга хянах тийм л юмнууд бол байгаа тий. Тэр дахиад сая бол зөвхөн эмэгтэй хүн дээр бидэд ундгээс хадгалах, гэр бүлийн хувьд бол ундгээс үр хөврөл хадгалах талаар ярьлаа шүү дээ. Нөхөрч зохицуулна гэдэг дээр. Бас эрэгтэйчүүдийн хувьд үрийн шигнийг хадгалдаг. Жишээлбэл манад бол одоо яг энэ төрлийн төрийн үйлчлэг нь бол ороогүй байгаа. Тэр нь яагаад ороогүй? Одоо яг зүгээр ороогүй байгаа тань л да. Тэр нь ямар үйлчлэг вэ гэвэл жишээлбэл одоо энэ онцгойн байдлын ажилчид байгаа эрэгтэйчүүд. Эдгээр хизээш нас орж болох аюултай. Одоо сая нэг машин дэлбэрэл онцгойн 2 залуунаас орчлоо шүү дээ. Тэгэхээр тийм ажил хийж байгаа хүмүүсээ хадгалах хэрэгтэй. Энэ цэрэг дааны одоо энэ юунд явж байгаа даа инхийг сахиулахаар явж байгаа, дайнд явж байгаа ч юм уу тий. Амь насны эрсдэхээр тийм эрсдэлтэй хүмүүсийн спермиг нь жишээлбэл Америкт бол цэрэгт явж байгаа хүмүүс болгоныг толгойд дараалал хадгалдаг. Тэгээд тэр дайн болоод хийж өгөхийг мэдэхгүй шүү дээ. Тэгээд тэгэхээр тэрийг ихтер нэмөөсгөөд аав ээж нь ашиглах боломжтой болдог. Тэгэхээр тийм хүмүүс дээр бас ирчүүд дээр үрийн шигнийг нь заавал төрөөс тааж хадгалж өгөх хэрэгтэй байхгүй. Дахиад энэ нөхөрч үйл ажиллагаа төрөнд хэлжсэн хавдартай хүмүүстэр бас хадгалдаг гэж ярьжсэн тий. Тэр бол бас яг хавдрын эмчилгээнд орохоос нь өмнө тэрийг хадгалдаг. Тэр түрүүн би ярьжсэн өндөвчний эдийг хадгалдаг, төмсөг хадгалдаг гэсэн шүү дээ. Тэр болохоор хүүхдүүдэд жишээлбэл цусны хавдар онцлогдсон хүүхдүүдэд хавдрын яг хим эмчилгээнд орохоос нь өмнө тэр өндөвчийг нь бүрэн хөгжөөгөө ч гэсэн хөлдөг хадгалцдаг. Эрэгтэй хүүхдийн төмсгнөөс нь жоох идэд аваад хөлдөг хадгалцдаг. Дараа нь тэр хавдрын асуудал нь хүүхдүүдийн хувьд идэрлэн сайн байхгүй. Тэгээд хавдрын асуудал нь дуусаад явчвал тэр хүүхэд насаараа нөгөө өргөдөлтөй болох байхгүй. Тэгээд эхлэнгүүд одоо хавдрын асуудал дуусны дараа тэр хүүхдийн өөрийнх нь хүүхэд байх үед нь авсан үндгээс нь лабораторийн орчинд дахиж боловсруулж тэндээс нис гаргаад өөрийнх нь үр удмыг нь хөлдөөж хадгалж болдог байхгүй. Манад бол Монголд бол одоо яг хараханд хийгдэг байгаа нэг хүүхдийн салбарын юмыг бол бүрэн гүйцэд бол яг ингэж хадгалж чадахгүй байгаа. Бусад юмыг бол бүгдийг бид нар бол хадгалж чадж байгаа. Зарим тохиолдолд болохоор
гинтийн ослоор нас орж байгаа хүмүүс. Одоо жишээлбэл зам тээврийн ослоор нас орж байгаа гинт нас орсон хүмүүсийг 24 цагийн дотор эрэгтэй хүүхдийн спермиг аваад төлтөг хадгалцдаг байхгүй. Америкт бүр нэхэд хэдэн кейсүүд байдаг. Айлын ганц хүү хурдны зам дээр машинд ороод нас орсон. Тэгээд аав ээж нь хүсэлт гаргаад тэр хүүхдийн спермийг аваад төлдөж хадгалаад тэгээд тэрний дараа нөгөө өндгийсийн донор ашиглаж тэгээ өөрийнхөө нөгөө хүүхдийнхээ үр удмаа авч үлдэж чадж байгаа аав ээж ганц хүүтэй байсан тохиолдол тийм. Тэгэхээр нүг нэг сонирхолтой кейсүүд тэгэхээр энийгээ дагаад одоо чинь хууль эрх зүйн орчин айгуу сайн хөгжсөн бас байх заах нэрт тий. Тэгээ манайд бол хууль эрх зүйн орчин байхгүй шүү дээ. Харин тэр байтугай нөгөө одоо тээгч ихийн хүртэл хуулийн зохицуулалт манад харах орж ирээгүй байгаа юу. Ихтүүд нэг яг ихний бидний нөө анги дээр харахад бол тээгч ихийн талаарх бол хууль эрх зүйн зохицуулалт хийгдсэн гэж бол ярьж байсан. Тэрнээс дараагийн шатлуудыг одоо чинь донор те өндгийн эсийн донор, спермийн донор гэдэг тэр талаас нь бол огцгонч тийм зохицуулалт бол хийгддэггүй гэж бодож байна. Яг зөвөр одоо яг байгаа яг бодит байдал дээр бол зөвөр донорын тухай хуулийн дээр донор бэлгээсийг тэгээ тээгчхийг ашиглаж болно гэдэг нэг заалт гарсан байдгийг. Тэр заалтаас улбалаад донор эсийг яаж нөгөө үржилжүүлэн суулгах эмчилгээнд ашиглах уу? Тээгч эхийг яаж зохицуулах уу гэдэг журам гарсан байдаг. Хууль байхгүй. Зөвхөн сайдын журам л гарсан ба. Энэ хоёр журмаар ерөнхийдөө бүх үйл ажиллагаа явагддаг. Бөгөөд энэ хоёр журам нь бол донор эс ашиглана гэдэг нь гэрүүлийн хувьд ерөөсө хамаарлах болчихдог байхгүй. Ягаад гэвэл тэр ч донор биш байхгүй. Эхнэр нөхрийн хоёрын хооронд эндгээс учраас тэр донешн гэдэг юм яригддаггүй гэрүүлийн хооронд л юм яригддаг. Донор гэдэг нь болохоор одоо эхнэр нь бүр одоо өндгийсгүй болцсон. Тийм байгаа тохиолдолд өөр эмэгтэйгээс өндгээс авдаг. Эсвэл нөхөр нь одоо бүр үрэн шигэнд нис байхгүй байгаа тохиолдолд өөр эрэгтэйгээс бэлгээс авдаг. Тэр гэр бүл гаднаас одоо эс оруулж ирж байгаа энэ тохиолдолд донор яригддаг байхгүй. Тэгэхээр одоо байгаа журам нь яг ийм донорын одоо хүмүүсийн харилцааг зохицуулдаг. Гэхдээ энэ нь тийм их биш байхгүй. Ялчгүй хуулийн зохицуулалт хэрэгтэй юу гэд хэрэгтэй. Тээгчхийн асуудал ихт чинь айгу төвөгтэй байхгүй бас. Амар олон харилцааг зохицуулах хэрэгтэй болно. Тээж төрүүлсэн декрет авах юм уу? Эсвэл нөгөө биологи аав ээж нь декрет авах юм уу тий? Гэтэл тээж төрүүлээ явж байхад биологи аав ээж хоёр нас орвол яах вэ гэдэг юм уу? Тээгч их одоо жирэмсийн хүндрэлээс болвол хүүхдийг нь таслах юм уу? Ямар арга хэмжээ авах юм уу тий? Айгу олон юмнууд энэ тээгчхийн асуудал дээр яригддаг байхгүй. Тэгээд ихлэхээр дахиад бас нөгөө хяналтгүйгээр жишээл манад нэг өндгийс байна, нэг эрбэлгээс байна, хүмүүс донешн болчдөг. Хинч тэрийг хянахгүй хооронд нь нийлүүлээд нэг өр хүрл болчдөг. Нэг ядуу хүнийг авчирдаг, тэгээд тэлэгчдэг, тэгээд төрүүлждэг, ямар бүртгэлгүй хүүхд гараад ирэх боломжтой байхгүй. Тэгээд дараа нь тэр хүүхдийг одоо яа олон улсад байдаг л одоо эрсдлүүд байхгүй юу? Хүүхдийн эрхтний 8-нд оруулдаг ч гэдэг юм уу те. Энэ технологи орж ирснээр аюултай байвал аюултай. Тэгэхээр заавал хуульчлах ёстой өгөөд ёстой. Тэгээд нөгөө манайх одоохондоо харахандаа нэг хуульч чадахгүй байгаа юм л да. 18 онд тухайд чинь хоёун дээр гэж гişүн байсан. Яг энэ тээгч их нөхөрч хууль ажиллагаа зохицуулах хуулийн төс санаачлаад тэгээд тэр нь ажил хэрэг болж явж байгаа. Тэгээд баталж чадаагүй. Одоо тэгээд замхраад алга болсон. Одоо яг чин бүрэн гişүн өнгөрсөн удаагийн өн дээр эд эс эрхтэн шилжүүлэн суулгах хууль гэдэг бүр том хуулийн дотор яг энийг зохицуулах хэдэн зохицуултуудыг оруулсан эс шилжүүлэн суулгана гэдэг дээр нь оруулсан явж байгаа. Тэгтэл энэ дээр бас тээгчхийн зохицуулгаднаас бас байхгүй. Тэр болгоо харахаа орхигдоогүй л байгаад байдаг. Тэгэхээр яг энэ хууль гараад эхлэхээр нөгөө нийгмийн даатгалын тухай хууль, гэр бүлийн тухай хууль амар олон хуулийн дээр өөрчлөлт орох хэрэгтэй болчихоо. Тэгээ бас нэг тийм төвөгтэй нөхцлүүд үүсчихэд байдаг. Би бас яг энэ нэг асуудлын чадлаар нөхөө өрчгөө эрх болон одоо шударгаас юм уу justice, reproductive rights and justice гэдэг тэр сэдвээр бас Америкт нэг хичээл ингээд аваад ингээд сурч ирсэн байхгүй. Тэгээд тэр аягүй сонирхолтой байсан. Одоо чинь энэ бүх ярьж байгаа асуудлууд дээр нэмэгдээд одоо чинь Америк гэдэг ч юм уу тийм либерал одоо мужуудад нь ямар одоо хууль өршигдсэн асуудал бас гарч ирж байгаа гэдэг юм гот нэг same sex marriage те хоёр эмэгтэй хүн хоёр эрэгтэй хүн одоо ингээд одоо гэр бүлээ болж бүртгүүлээд тэгээ нэг нь одоо чинь хоёр эмэгтэй одоо гэр бүл боллоо гэхэд нэг нь донор бэлгээс аваад жирэмслээд одоо хүүхдтэй болчингууд нөгөө хүнийг нь ээж нь гэж давхарч бүртгэх үү гэдэг ч юм уу тий. Эсвэл одоо тэр хоёр хос салхангууд нөгөө тээгээгүй ээж нь
хамаагүй бага хэрэгтэй ч юм уу те хүүхдтэйг одоо visitation right авч чаддгүй гэдэг ч юм уу те шууд төрсний эрхлэгнээс нээж хаа нэрийг хасдаг гэдэг ч юм уу те тэднийг одоо жишээ нь яаж одоо хууль эрх зүйн те гэр бүлийн хуулиар зохицуулах гэл дараагийн ингээд айгүй том асуудал гарч ирж байгаа. Гэхдээ одоо энэ нэг assisted reproductive technology гэдэг ART гэж хэлээд байгаа шүү дээ те одоо нөхөрч монголоор юу гэж хэлэх вэ одоо нөхөрчүүд туслах технологи гэдэг хөгжин гэдэг болол тэр нүг одоо чинь профессор юу гэж хэлсэн гэдгээр одоо байгалийн одоо энэ зам ёсны одоо чинь магадгүй шалгарал гэдэг ч юм уу байгалийн асуудлуудыг тэгшитгэх хамгийн том дэвшил гэж хэлжсэн байхгүй. Тэрний юу гэж гэхээр өөрөөрөө жишээмтэй ингээд өргөдөл асуудалтай ч юм уу өөрөөрөө жирэмслэх боломжгүй маш олон эмэгтэйчүүд гэр бүлүүд байхад тэрэнд нь өөртөө ч юм уу ямар нэгэн байдлаар хүүхэдтэй болох өөр удамтай болох гэр бүлтэй болох тэр боломжийг олгож байгаа маш том дэвшил гэж бол хэлжсэн. Тэр нь бол яг үнэхээр гайхалтай юм шиг надад санагдчихсан. Ялцгүй манай технологи аюу хэрэгтэй л дээ. Аюу олон гэр бүлүүдэд аюу олон айлуудад одоо яг хүүхдтэй болоод үр удмаа үлдээгээд тэгээ тэрийг хараад гэр бүлийн чинь нэг аюу том юм чинь хүүхэд штэ. Аюу их баяр баясгал нэмдэг. Тэгээ ялангуяа манай монголчуудын хувьд бол тэр нь амар чухал байгаад байдаг. Гадныхны хувьд бол магадгүй хүүхдгүйсэн ч яах вэ гэдэг үзэл бодолтой хүмүүс нь арай илүү давамгай ч юм уу те. Манай хувьд бол хүүхдгүй байна гэдэг нь өөрөө амар хэцүү тийм гэр бүлийн хувьд бол байж боломжгүй юм шиг тийм ойлголтууд байхгүй. Бид нэг уламжлалаараа бид ч надад олуулаа байгаад ирсэн учраас тэгэхээр яг тийм нөхцөл байдалд хүрсэн гэр бүлүүдэд яг энэ технологиг ашиглаад туслана гэдэг нь аюу тийм эмчүүний хувьд бол гоё мэдрэмж байдаг. Жирэмсэн болцсон бол болоогүй хүмүүс нэг хэцүү. Юу би тэгтээ бас юу гэж сонсон одоо нөгөө Монголд одоо тэгэж одоо юу яах одоо тусламжтайгаар тэгж жирэмслэх гэдэг ч юм уу те одоо им одоо өндгийн хэсээ хөлдөөх, ир бэлгийн хэсээ хөлдөөх одоо тэр үйлчлэгээнүүд бусад орнуудтай харьцуулбал илүү хямдхан байдаг гэж сонсон тийм байдаг. Одоо Америктай, Японтай харьцуулахад хамаагүй юм тааш шүү дээ. Хамаагүй юм. Харин энэ боломжийг ашиглаад залуу юм карьер хөсөө эмгтээчүүд. Сэмбэртлээ бас айгүй сайн хөгжсөн гэж ойлгоод байна шүү дээ. Одоо жишээ нь ингээл өөр Монголтай хамтраад жишээ нь интернэт дөр дэмжлэг хийж явах жишээ нь. Тэнгууд нүг эмчнэрийн ур чадварынхаа хувьд болохоор айгүй сайн хөгжөөд явж байгаа гэж бас ойлгоод байгаа. Тий, надад л тгий санагдсан. Би сая нөгөө Америкт сурж байхдаа би ингээд репласмент ингээд байн гарч ирээд дим аа ингээд шинжилгээ өгөө гэд ингээд тэгж жагаад яг гарцсан байгаа эмэгтэйчүүдийг биэнд байж л байдаг юм гэд антибиотик бичиж өгөхгүй байх гэсэн амар их олон эмэгтэйчүүд тэгж юуаад ингэж Америкт, Англид, Австралид ингэж байд юм бэлээ. Тэгэхэд би бол ингээ харьцангуй энд бол антибиотик бол бичүүлээ авчиж байгаа ямар ч хэлээсэн. Наач байж болохгүй юм гэдгийг бол надад мэдчихэж байгаа. Тэгээ нөгөө талаас үнийг нь судлаад ингээ харахад Америк арай илүү нөгөө Японтай харьцуулахад арай илүү invasive одоо нэг юм жоохон одоо юу гэдэг тэр их одоо хүчээр өдөөд одоо сэдэлт нь арай илүү хүчтэй ч гэдэг ч юм уу. Тэ бас нэг юм ямар ч гэсэн миний ингээд өөрийн энд Монголд ингээд яасан туршлагыг Америкийн ингээд одоо энэ би ингээ IVF групп гэдэг баггүй айгүйх уншнаа нөгөөдгөө. Тэгээ тэрнтэй ингээ хүмүүсийн ингээ experience-тэй ингээ харьцуулаад харахад харьцангуй айгүй тийм зөөлөн айгүй тийм байглаараа эвтэйхэн даваа туулцсан юм шиг юу даваа туулцсан гэж давж л байгаа л да. Ер нь бол явж байгаа юм шиг санагдсан харьцангуй. Тэгээд бас нэг одоо нөгөө юм нь болохоор хэдүүл айгүй эмгтээчүүдтэй л айгүй төвлөрч ярьж байна л та. Одоо нөгөө манай Монгол нөгөө эрэгтэйчүүдийн чамд чи луугаад идэгч болно үсттэй би яхаараа давхар антибиотик уудаг гэж юм уу. Хамтран эмчилгээ хийлгэх гэсэн ойлголт манай Монгол эрэгтэйчүүдэд айгүй хомс байдаг юм шиг ер нь бол санагдтiin. Ялангуяа одоо ингээд эмэгтэй хүн жимслэхгүй байхад хамгийн түрүүнд эмэгтэй хүнд асуудал байна уу гэж хайдаг. Тэгэж хайсаар байгаад айгүй хугацаа алдсан тийм бас кейсүүд байдаг юм шиг санагддаг. Ер нь бол манай эрэгтэйчүүд жоохон нэг тийм бүрэг чимгээ те уг нь бол бидрийг бодвол айгүй процедур нь айгүй энгийн байгаа байхгүй юу. Тэр чинь ингээд ядаж одоо нөхөрч хэрэгт нь нийлтэй янз бүрийн зүү муу хатгаад ингээд янз бүрийн юм хийлгээд ах шаардлагагүй байхад айгүй тийм яхаарад надад асуудал зүг байгаа юм их чил байхгүй юу гэдэг нэг тийм кээгүй Монгол зан айгүйх байгаад юм шиг санагддаг. Одгүй юм нэмзэр ажигласан. Энэ ойлголт ерөнхийдөө бүр түгээмэлэдэг. Тийм. Одоо шил эмчилгээнд гэхэд эмгтээчүүд нь л их яваад байдаг. Нөхрүүд нь нэг ганц нэг ирдэг ч гэдэг юм уу. Нэг их оошодоггүй ч гэдэг юм уу. Бас яг л
нөгөө эрэгтэй хүүхдийн бас нөгөө юм л бол эмэгтэй хүүхд гэл түрүү энэ бас яг ярианыхаа жирэмсэн болох нь эмэгтэй хүнээс хамаарна л гэдэг эмэгтэй хүүхдийн л асуудал юм шиг яриад байдаг. Гэтэл тэр үгүй байхгүй юу? Эрэгтэй хүүхдэд хүртэл бас нөгөө хүүхд байх үеэсэн чи хөөе нөхөр минь айлын охин жирэмслүүлж бай. Жирэмсэн бол боломжтой шүү. Эрэгтэй хүүхдэд хүртэл тэр ухамсарыг зааж өгөх хэрэгтэй. Зөвхөн эмэгтэй хүний асуудал биш. Энэ бол эрэгтэй эмэгтэй харилцсан яг 50-50% л асуудал байхгүй. Тэгэхээр тэр асуудлыг хүртэл яг хүүхдүүдэд бүр хүүхэд байх үеэс нь эхлээд яг тэр ойлголтыг нь эрэгтэй гэлтгүү энийг бас яг хамтаа аавч нар бас яг хэлэх юм бол энэ түгээмэл ойлголт ерөөдөө байхгүй болох байна. Тэр нөгөө айлын охин жирэмслүүлч үү гэхээс илүү айлын охин дөвч алдаач уу гэвэл бараг илүү явцлах юм Хүний шиг. хүнзэр Би вирус байна. Би тэгээд сая яг яаж сууйдаа гэж бодчихсон чинь яг энэ дэр айгуу гоё ихтэй хийчлээ. Нөгөө нэг би сая сүлд юу харсан байхгүй. Одоо өргүүдэл дээр ялан ихэнх тохиолдолд эмэгтэйчүүдийн асуудлыг яриад байдаг те. Тэгээ сая бол 12 сар байлаг гэхэд залуу хүнд бол 2 нь боломжгүй өндгөө эсэдэг одоо 10 боломжтой гэлдэж шүү дээ. Тэгэнгუთ одоо тэрэн дээрээс нь давхар одоо миний одоо сайн амжилтаар очсон юугаар бол ачаар бол нөгөө нэг бамба бас айгу одоо үр тогтсон ч гэсэн miscarriage болох магадлалын бамба бас айгу чухал том үүрэг бол хариуцдаг гэлдэж байгаа юм те. Тэгээд дээрэс нь эмэгтэйчүүдийн хувьд PCOS гэдэг бас нэг асуудал байгаа юм те. Гэл ерөнхийдөө эмэгтэйчүүд дээр л ингээд нөгөө нэг өргүүдлийн хамаг одоо том ачаанд байдаг юм шиг юм бүртлөө би сая сүүлд нэг видео харсан юу байсан бэ гэдгсэн чинь эрэгтэй хүмүүсүүдийн эр бэлгийн эсэс бас одоо өргүүдэл үсэх маш том юу бас байдгаа, хүчин зүйл бас байдгаа, эрэгтэй талаас нь бас айгүй том юу байдаг. Тэгээд тэр нь юунаас болдог вэ гэдгсэн чинь ер нь одоо бас нөгөө тамхи татах арх уух тий тэр химийн нөлөө нь эр бэлгийн эст бас айгүй том нөлөөтэй байдаг. Тийм болохоор одоо 7-8 7 хоногийн одоо төлөвлөж байгаа бол 7-8 7 хоногийн турш тамхи татахгүй байх, арх уухгүй байх гэсэн тийм зөвлөгөө өгдөг юм байлээ л дээ. Нойр сайтай байх. Нойр сайтай байх. Хоол, шоол, шимт хижээл гэл. Тийм. Тэгээд тэрийг яг үзсний дараа яг яасан ахгүй. Одоо анхаа өтөө орчин бас нөгөө нэг он гараал ирэхэд жирэмслэхээр ингээд төлөвлөж байгаа те. Тэгэнгუთ манай он амар нөгөө нэм нэхуур болохоор тэгжээс ах. За ойлаа одоо шууд 100% арх уухгүй бид нэг арх уудаг пив л уудаг те пив уухгүй ямар ч алкогольны юм хэрэглэхгүй одоо vape юу гэдэг тамхи юу гэдэг бүгдийг нь хаасна нойр сайн байна одоо дасгал сайн хийж авах хэрэгтэй. За 2 сая хоёлаа яг 2 сар хоёлаа бие бэлтжээд тэгээд төлөвлөж эхэлье гэж тийм одоо өөрийнх нь зүгээс тийм юм хэлсэн байхгүй. Тэр нь болохоор би тухайн үедээ тэр чинь тэгээ нэх тийм ялгаа бол гарч ирэхгүй штэ. Илүү биевэн дээр илүү нөгөө сэтгэл зүйн дарамт өгчих юм биш үү. Гэтэ яах вэ те чи ийм хүсэж байгаа бол би чиний харьяа гэд би өөрөө ахаагийн хүснээр нь одоо өөрийгөө яг ингээд бие бэлдээд ингэх мэтчлэн ингэж явсан байхгүй юу. Тэгсэн чинь тэр видеог үзчихэд нэрээ эрэгтэй хүнд тэр нь илүү нөлөөтэй юм уу? Одоо яг тэгж одоо 2 сар тэгж бие бэлдэж цэгнэх хэр одоо нөлөөтэй байд юм бэ? Тэгээ дээрэс нь эрэгтэй талаас үргүүдэл дээр ямар нөлөөнүүд байд юм бэ гэсэн асуулт. Тийм. За эрэгтэй хүний хувьд бол ер нь эрэгтэй хүний үр тогтох чадамж дэлхийн нийтээр буураад байгаа. Сая 2021 онд нэг манай салбарын том хурлууд жид болгон болдог байхгүй. Европын хотууд 21 оны тэр хурлын хамгийн том нэг илтгэл лекц нь юу байсан бэ гэдгээр яг хамгийн гол keynote lecture нь болохоор сүүлийн 50 жилийн хугацаанд 10 жилийн интервалтайгаар эрэгтэй хүмүүсийн нөгөө нийт шинжилгээнд хамрагдсан одоо дэлхийн нийтийн бүх спермийн шинжилгээнд хамрагдсан хүмүүсийн спермийн тоог нь харьцуулж үзсэн байхгүй. Тэгэхэд 70 оных 20 оных энэ 50 жилийн хооронд 56% бүрдсэн. 56%. 2-1-ээр. Тийм. Илүү боцсон биш үү? 70 онд 170 хэдэн сая байсан. Нийт одоо тэнд өвчтөй ч хүн байгаа, эрүүл ч хүн байгаа. Тэгээд 70 оны нийт эрэгтэйчүүдийн спермийн тоон 70 сая байсан. 170 сая байсан байхгүй. Тэгтэл тэр нь одоо 100 сая ч хүрэхгүй болтлоо буураад 80 хэдэн сая ч болоо тэгээ буурсан. Тэгээд бууралт нь 56% бууралтай. Яг энэ тренд цаашаа хадгалагдвал 50 жилийн дараа дэлхийн нийт эрэгтэйчүүд үр тогтох чадамжгүй болно гэдэг тийм мессежийг өгсөн тийм айгүй том мессеж өгсөн тийм илтгэл судалгааны ажил одоо тэр яг гол keynote лекцүүлж хэлсэн одоо гарч ирж байсан. Тэрэн дээрээс яагаад ингэ гэдэг асуудал яригддаг.
одоо эрэгтэй хүний чадамж ер нь ингээд буураад байгаа. Одоо энэ эрэгтэй яагаад ийм асуудалд ороод байна гэдэг. Энийн хамгийн том хариулт нь бол химийн хүчин зүйлс. Яагаад гэвэл за эрэгтэй хүний гол харьцдаг юм нь юу гэвэл дандаа химийн хүчин зүйлсүүд. Бид хэдийн хувьд ер нь одоо 70 онд бол химийн хүчин зүйлстэй бага харьцдаг байсан байгаа байхгүй юу? Одоо тэр дээр үед ихэвчлэн дандаа органик юмнууд нь арай илүү давмгай байсан. Гэтэл одоо бол тэр органик одоо зүйлийн хэрэглээ нь синтетик зүйл рүү аягүй шилжчихсэн. Одоо ингээд ус гэхэд л энэ хунцар саунд хийж байна. Бас химийн хүчин зүйлс. Одоо бид дээрс химийн хүчин зүйлсээс цухтаж чадхаа болчиход байгаа байхгүй юу? Хямиди дотор нэг химийн хүчин зүйлс, консервс бүтээгдэхүүнүүдийн дотор нэг химийн хүчин зүйлс. Гурилаа бид нэг хунцар саунд хадгалж байна. Бас л химийн хүчин зүйлс. Энэ тавилга гэхэд л бас л одоо цав орцсон үнэрт мэддэхгүй мөртлөө ингээл үнэрт химийн нэгдэл байнга яваад байдаг. Тэдгээрүүд нь эргээд ис хордуулдаг ч гэдэг юм уу. Агаарын бохирдол байна, машин байна. Хунцрын хэрэглээнүүд байна. Бид нар ерөөсөө багсаж чадахгүй байхгүй юу? Тэгэхээр 70 онд байгаа хүмүүсийн химийн хүчин зүйлстэй харьцсан харьцаа одоо байгаа хүмүүсийн химийн хүчин зүйлстэй харьцсан харьцаа хоёроо одоо байгаа нь илүү олон химийн хүчин зүйлсийн нөлөөлөлд бид дунд амьдраад байгаа байхгүй юу? Бид нар цухтаж чадахгүй байгаа. Энэ нь өөрөө тэр эсийн тооны бууралтанд аюух нөлөөлөд байна гэж үзээд байгаа. Тэгээд тэгэхээр эрэгтэй хүний чадамж нь хүртэл бас яг буурсан. Тийм учраас хуучин модал өргөдлийн шалтгааны за 50% эмэгтэйчүүдэд эзэлдэг. За 20% нь эрэгтэйчүүдээс хамаардаг үлдсэн нь одоо шалтгаан тодорхойгүй ч гэдэг юм уу тийм байсан бол одоо л өргөдөлд хүргээд байгаа 50% эмэгтэй 50% эрэгтэй 50-50%-аас шалтгаалтай гэдэг тийм эрэгтэйгээс шин шалтгаалтай гэдэг тийм одоо шалтгааныг нь хувийг нь тэгээ ангилсан байгаа байхгүй. Тэгэхээр эрэгтэй бол ялчгүй нөлөөтэй. Эсийн тооны бууралтууд байгаа. Эрэгтэй гэхдээ айгүй олон саяараа байдаг. Тэр олон сая бас бүгдээрээ хүүхэд болж чаддгүй. Яг бүтцийн хувьд 4% буюу түүнээс дээш одоо байж ээж 100-ийн 4 нь одоо яг эрүүд байж ээж үлдсэн 96 нь алдаатай байж болдог байхгүй. Гэтэл энэ тоон 4 биш 2 3 1 болчиход байгаа байхгүй. Одоо цаг үед бол эрэгтэйчүүдээ тэгээд эхлэхээр жирэмсэн болохгүй удаад байдаг ч гэдэг юм уу тийм. Тэгээд эрэгтэйгээ шалтгаалсан өөрчлөлтүүд аюул гараад байдаг. Тэгтэл тэр 4% буураад байгаа юм болохоор сая ярьсан тэр химийн хүчин зүйлсүүд нэг байгаа байхгүй. Зарим тохиолдолд бас энэ бэлгийн замын алдар төвч эрэгтэйчүүд дараа нь аюул том шалтгаан болно. Эхнийх нь бол сая химийн хүчин зүйлсээс бол дараагийнх нь болохоор энэ бэлгийн замын алдар төвчнүүд ялангуяа эрэгтэйчүүд загвитэн гэдэг өвчин энэ бол бүр эрэгтэй хүний үрийн сувг битүүрх аюул том шалтгаан болчихдог. Тэгээд эхлэхээр төмсгөн ажиллаад эсээ үйлдвэрлээд байдаг. Үрийн сувг нь битүүрсэн учраас нөө үрийн шингэнд нь эр билгээс байхгүй байдаг. Тэгээ энэ тохиолдолд уг нь эрэгтэйчүүд зүрхэнд бас амар авдаг гэдээсээ үгүй бас энэ тохиолдолд мис үргэдэг. Заавал хагалгаа хийдэг, төмсгийн зүсдэг. Тэгээд эндээс бид нар эс месийг авдаг байхгүй. Тэгэхээр бас эрэгтэйчүүдийн шалтгаанаас хамаарат эрэгтэйчүүд бас хэцүү байдаг үл хэцүү байдаг. Цагаа тулвал. Нөгөө цагаа тулвал юу яагаад тэрэн дээр бас нөгөө эрэгтэйчүүд дээр одоо жишээлх юм бол магадгүй зүгээр одоо үрийн одоо эр бэлгийн эсээ шалгуултал хөдөлгөөн багтаа ч юм уу те одоо жоохон юм баг зэргийн одоо засаж болох магадгүй өдөр тутмын амьдралдаа хэм маягтаа анхаарад сайжруулж болох тал одоо эмэгтэйчүүдийн үндэгээ эсвэл жил ирэх тусам боловсруулах тусам бол байгалийн өвөглөөрөө буураад эсвэл насны ирэхээр эсний чанар буурж ийн гэж байна шүү дээ тий. Тэгвэл эрэгтэйчүүдийн хувьд ямар нэгэн байдлаар эсийн одоо хөдөлгөөнөө сайжруулах ч юм уу одоо ядаж одоо нэг удаагийн тавилтаа илүү чанартай байлгах ч юм уу тийм одоо анхаарах тийм боломжууд байгаа юу? Тэгэхээр энэ дээр бол гол сайн ярьсан нөлөөлөд байгаа юм химийн хүчин зүйлс гэдэг чинь тэрнээс л халаа. Түрүүний хэлээд байгаа тэр нөө вейп гэдэг байгаа, тамхи гэдэг байгаа, арх гэдэг байгаа эдгэрч бүгд химийн хүчин зүйлсүүд байхгүй. Тэгэхээр эдгэрүүдээс хол байж ажил гэдэг нь эрүүл амьдралын хэм маяг баримтлах гэсэн үг. Тэгжээж яг одоо эрэгтэйгийн хувьд бол тэр яг зөв ямар ч одоо алдаа байхгүйгээр эсэх нь одоо үүсэлтүүд нь сайн болно гэсэн. Зарим тохиолдолд бүр дархлааны гажуулууд байдаг. Ягаад гэвэл эрэгтэй хүүхдийн төмсг нь өөрөө дархлааны эсүүд үүсгэхээс өмнө үүсчдэг. Тэгээ хүүхд нөө ээжийнхэн гидсэн дахтаа. Тэгээ төмсгний эсүүд нь үүсээд дараа нь дархлааны эсүүд үүсгэхээр өөрийнх нь дархлааны эсүүд өөрийнх нь тэр төмсгнүүдийг харь бие гэж таньдаг байхгүй юу. Тэгээд эхлэхээр тэр нэг барьер байдаг. Одоо тэрийг нь ялгадаг. Тэр барьер эднэс гимтсэн тохиолдолд өөрөө эсүүдийг өөрөө гимтээгээд байдаг. Тэгээ шалтгаан үзэхээр юуж байхгүй. Тэгсэн мөртлөө эсүүд нь ингээ огцсон ингээ буураад байдаг тийм хүмүүс байдаг байхгүй юу. Дараа нь бас нөгөө
энэ химийн хүчин зүйлсээс гадна сая нэгдүгээр химийн хүчин зүйлс хоёрдугаар тэр бэлгийн зам хаалт төвч хэлсэн. Сая болохоор дархлааны гажууд ярьчлаа шүү дээ. Дараагийнх нь бас нөгөө хүмүүс бас энийг аягүй сайн мэдээсэй гэж би бодод өгдөө. Хүүхдийг яг дөнгөж төрөх үед нь хилдэг л дээ, төмсгөн байна, тэр нь байна, эрэгтэй хүүхд гэл ингээл 10 уруу бүтэн одоо хилдэг болчиход байгаа. Аав ээж нар ер нь хүүхдийн төмсгийг байнга шалгаж явах хэрэгтэй. Яагаад гэвэл эрэгтэй хүүхдийн төмсг нь эхлээд гидсэн дотроо байдаг. Тэгээд нэг ээжийнхаа 8 сар болоод эхлэнгүүт тэр одоо гидсэн дотор байгаа төмсг нь наашаа тэр савны хажуутлын суугаар доошоо төмсг рүү бууж орж ирдэг байхгүй юу. Төрөх үед буцмах хэрэгтэй. Хэрвээ буугаагүй гидсэн дотроо тэр төмсг нь заримдаа алдаатай буухгүй байгаад байдаг гидсэн дотроо. Тэгэх юм бол бүр заавал эртгэн буулгах хаалгаанд хийхгүй бол одоо буухгүй тэр гидсэн дотроо байгаад ахаар тэр сперм үсгүүд ажиллагаа нь явагдах болчдөг байхгүй. Тэгээд өргөдөл түрээд байдаг. Тэгээ тийм нөгөө 7 настайдаа би мэдсэн төмсөхгүй тэгээ сүүлд нь буулгасан 3 настайдаа мэдсэн 10 настайдаа мэдсэн гэдэг тийм тохиолдолд аюу хийрдэг байхгүй манай эмнэлэг дээр. Тэр ягаад гэвэл аав ээж нь шалгаагүй байгаа байхгүй тэр хүртэл тэр хүүхдийн төмсгийг зүгээр л яваад байсан. Тэгээ сүүлд нь тэр хүүхдийг хөөе энэ төмсөг чи яасан хийсэн гэдэг тэгээ шалгаад тэгээд эмчнэрт үзүүлээ тэгээ буугаагүй нь одоо буул хагалгааднаас орно гэдэг буул хагалгаанд сүүлд ордог. Тэгээд тэрнээсээ болоод нөгөө юу яваад байдаг байхгүй бас нөгөө эрэгтэй талын өргөдөлт хүргээд байдаг. Тэгэхээр бас залуу аав ээжнэр бол эрэгтэй хүүхдтэй байх юм бол дөнгөж төрсөн үед нь ер нь хүүхдийн төмсгийг байнга шалгаж явах хэрэгтэй. Тэгээд тэр бас өөрөө аягүй том өргөдлийн шалтгаан болчихдог. Тэгэхээр эрэгтэй хүний хувьд ч гэсэн бас маш олон төрлийн шалтгаан байдаг байхгүй. Тэгэхээр нөгөө нэг сая тайлж штэ тий одоо орчин цагийн одоо эргүүдлийн асуудлууд бол 50-50-аараа л эрэгтэй эмэгтэй айлална гэдэг. Тэгэхээр хэрвээ ямар нэгэн асуудал одоо гэр бүл төлөвлөх гэж байгаа хүүхдтэй олох гэж байгаа асуудал байгаа бол эрэгтэй эмэгтэй ихтэй нөхөр хоёулаа л энэ асуудалд энэ тэнцүү анхаарлаа хандуулж энэ тэнцүү оролцож явах хэрэгтэй болоод байна штэ тий. Тэгээд хөөх анхаагийн хэлсэн ер нь зөв болж таарч байна шүү дээ. Зөв. Төлөвлөж байгаа бол бие бэлдэлтэй одоо хортой юмнуудаас хол ангид байгаад бие эрүүлжүүлээд сайн эсэ гаргаад тэгэх юм бол одоо яг явах магадлал илүү өндөр бол сайн чанартай эс аль талаас нь гарах магадлал. Тэгээ яг төмсгөн нэр бэлгээс маань анх үүсээд яг нас бий болж гүйцэтгэх хүртэл 70 хоног гэж үздэг. 7 хоног. Тэгэхээр нэг 2 сар 2 сар гарна тий. Зүйлээ тий. Зөвхөн амьдралын хим маяг баримталчаад янз бүрийн нөлөө байхгүй шинэ эсэд гарч ирнэ л гэдэг тэр философи бол зөв. Танаас би нэг 2 юмны талаар айгүй асуумаар байгаа юм л да нэг түрүү намхагийн амнаас бас гарч ирсэн таач бас хэлж байна. PCOS тэгээд endometriosis гэдэг 2 өвчин байгаа дээ шүү дээ тий. Миний л одоо жишээ нэргэн тойронд PCOS ч тэр endometriosis ч тэр ингээд байгаа тэр асуудалтай ингээд тулаад явж байгаа хүмүүсд бол айгүй сонсогдож байгаа байхгүй юу. Гэсэн мөртлөө ингээд нийтлэхээр бид нарын талын асуудал ингээд мэдлэг тутмаг яригддаг юм шиг те би ч гэсэн бас айгүй ингээд уншсан ч гэсэн дутмаг байгаа байхгүй. Тэгэхээр энэ 2 одоо шинжчин одоо өвчин эмгэг гэх юм уу те тэрний талаар та тайлбарлаж өгөөч. Энэ 2 бол за эхлээд PCOS гэж байгаа. Энэ болохоор өндөвч олон ойлгох аж хам шинж гэдэг монголоор өнчин тархинаас буюу одоо шийдэл өндөвчөнд байгаа тэр өндгийн сөгжнө гэж яриадсан шүү дээ. Бид нар өндөвчн өндгийн сөгжнө. Тэр өндгийн хөгжлийг удирддаг юм өнчин тархи байхгүй юу? Өнчин тархинаас эмэгтэй хүнд ингээд тодорхой юм давтамжтай ингээд дааврууд 2 цаг тутам ингээд цус руу хийгээл тэр орж байгаа цус руу орж байгаа даавар чинь цусаар бүх биеэр эргэлдэгтэй өндөвчөнд байгаа тэр өндгийн чинь хөгжүүлж идэг байхгүй юу? Гэтэл өнчин тархины тэр нөгөө яг сайн тэр зөв хэмнэлтэд ялгараад байгаа тэр дааврын гажуудлаас болоод гэдгийг. Гэхдээ яг шалтгаан 100% тодорхой биш. Гэхдээ хөвчлэн тэгж тайлбарладаг. Тэр нөгөө дааврынх нь зөв хэмнэлтэд ялгарлал нь явагдахгүй болоод эхлэхээр өндөвчөнд нь өндгийс нь хөгжихгүй багтдаг. Хөгжихгүй байгаад эхлэхээр нөөцөөс аягүй олон өндгийсүүд гарч ирээд байдаг. Бүх молекулууд бүгд өндөвчөнд хөгжихгүй баригдаад байдаг. Өндгийс хөгжихгүй болохоор даавар нь ялгарахгүй. Даавар ялгарах болохоор умаа бэлтгэгдэхгүй. Умаа бэлтгэгдэхгүй болохоор биений юм дандаа хойшилдаг. PCOS хүмүүс биений юм 2-3 сард нэг ирдэг ч юм уу, эсвэл 6 сард нэг ирдэг, эсвэл им уухгүй бол ирдэггүй, эсвэл 30 хоног ирээл 40 хоног ирээл ингээл дандаа хойшлоод идэг. Тийм зөөрөд яриад байдаг. Тэр нөгөө өндгийс нь хөгжихгүй болохоор биений юм тэрийгээ дагаад хойшлоод байгаа байхгүй. Тэгээ өндгийс хөгжихгүй бол нөөцөөс аягүй олон фолликулууд гараад эхлэхээр яхаа тэр ингээ харангууд аягүй олон жижиг фолликулуудтай уйланхаатай. Тэгээд эхлэхээр бид тэрийг өндгөвч ийм олон ийм уйланхаа байна. Тэгээд тэрийг өндгөвч олон уйланхаж хам шинжээ гэж яриад байдаг. Гол алдаа нь тэр нөгөө өндгийс нь хөгжихгүй болохоор жирэмсэн болохгүй байдаг.
Тэгээд дараа нөгөө эм бэлгийн даавруудыг ялгаруулж явах хэрэгтэй байтал эм бэлгийн даавар нь бүрэн гүйцэд эм бэлгийн даавар руу шилжихгүйгээр эр бэлгийн даавар руу шилжчихдэг. Тэгээд эхлэхээр ийм эмэгтэй хүмүүстээр нөгөө эр бэлгийн дааврын ихтэлтүүд буюу одоо үсэрхэг байгаад байдаг, батгшаад байдаг. Дахиад нөгөө үсэнд нөгөө их ундаг. Тэгээд арьс харалдаг. Ийм зөөрүүд аяг илэрдэг байхгүй юу? Тэгэхээр нөгөө бие махбодтон саяын зөөрүүд илрээд байдаг. Өндөгчөнд нь өндгөөс өвчгүй болохоор нөхөрчгүй асуудал буюу жирэмсэн болох асуудал нь хязгаарлалтанд болчиход байдаг. Тэгээд эдгээрүүд нөгөө яалчгүй эмчэд хандаж одоо яг мэрэгжлийн эмчийн өндөвчийг хэрхэн яаж хөгжүүлж тэр хүний нөхөрчгүй үйл ажиллагаа шийдэх вэ гэдгийг эмч заавал шийднэ гэсэн үг. Онцлогооны аяга олон Роттердамын шалгуур гэдэг тэр аяга олон шалгуураар энэ өвчний оншийг тавьдаг. Бас эмэгтэйчүүдийн сүүлийн үед эмэгтэйчүүдийн салбарт аяг түгээмэл тохиолдод байгаа. Дээр нь энэ зарим PCOS буюу зарим одоо энэ өвчтөй хүмүүс ийм онш тавигдсан хүмүүстэр бодисын солилцооны хамшиг давхар явагдаад байдаг. Тэр нь болохоор нөгөө өөхөн хуримтлууд аяг хүүсэд байдаг учраас жингийн нэмэгдэл аяг ийм хүмүүстээр ажиглагдаад байдаг байхгүй. Тэгээд эхлэхээр чихрийн шижинтэй болдог ч гэдэм үү те. Тэгээд тэднийх нь эсрэг эмчилгээд бас заавал анхаарч хийх шаардлагатай болчиход байдаг. Эндометриозын хувьд бас л ихсээд байгаа өвчин. Тэгээ энэ болохоор яг тайлбарсан айгүй олон нөгөө онлоод концепцууд байгаад байдаг. Сая бид нар зурган дээр яриул уг нь их ойлгомжтой баг. Гэтэ би аль болох төсөөлөл үүсгэх гэж яриад байна. Умаа яг одоо умаач өөрийн булчинлаг хэрэгтэй шүү дээ. Тэгээ дотор нь яг тэр нөгөө хүүхэд бэлтгэгддэг эндометрийн давхар гэдэг монголчууд болохоор савны хаан гэж нэрлэдэг байдаг. Төрөнд тэрнээ савны хааны зузаан нэдэг бас тэр яриад байсан тэр ихгүй. Тэр хаан ч өөрөө хөвсөй зузаараад хэрвээ тэрэн дээр үр хөвөрд бэхлэгдэхгүй жирэмсэн болохгүй бол тэр хаан ховхроод биений байдлаар наашаа гарч байгаа. Тэрийг эмэгтэйчүүд биений юм гэж нэрлэдэг байгаа. Тэр умаа дотор байгаа тэр савны хан умаа хүзүүгээр нааш өвтрийгээр наашаа гарч ирж байгаад тэр умаа эндометрийн идүүд нь бэс зайлуулж гарч явах хэвээр идүүд хөвлийн дотор өндөвчин дээр эсвэл одоо хөвлийн гялтан дээр давсган дээр эсвэл хойтлын шулуун гэсэн дээр ч юм уу бүр зарим тохиолдолд илгэн дээр хүртэл тэр нөгөө эндометрийн идүүд нь очиж суугаад тэгээд өөрөө тэнцээ нэг голомтлогдоод голомт үүсгээд одоо тэр нэг шин юм нөгөө голомтыг үүсгээд тэр эндометрийн идүүд нь өөрөө тэнд голомтлогчороо нөгөө биений юм ирэх үед дааврын баланс болгоход тэр нь активашн бол идэвхжүүлэлт хомроод байдаг. Тэгээд эхлэхээр гялтан альсан дээр байгаа учраас мэдрэлийн судсуудаа байнга чочроод өвдөлт үүсгээд байдаг. Тэгээ ийм зөөртэй эмэгтэйчдэр амар хөвдөлт үүсээд байдаг байхгүй. Гэтэл ягаад тэр эндометрийн идүүд хөвлийн гадна очиж гэдэг асуудал яригддаг. Тэгээ хамгийн том шалтгаан болохоор юу гэх юм бол эмэгтэй үрийн олгоор дамжиж гардаг. Биений эрэхтэй уг нь бол нөгөө доошо хомоо зүгээр гарах хэвээр байтал үрийн хоолой руу оронгуудаа хөвлийн өн дээр хаягддаг. Хаягдсан тэр эдэн тэнцэнэ очиж голомтлогдож ургадаг гэж нэрлэдэг. Голомтлогдоо сууж ургаж байгаа тохиолдолд бас эрүүл хүмүүстээр бас тэр болгон одоо зөв зүгээр ямар ч одоо эрүүл ах юм бол бас дархлааны эсүүд нь устгахчдаг гэж үздэг. Гэтэл өрөвслийн процесс давхар явагдаж байгаа эмэгтэйчүүдээр тэр одоо голомтлогдох үйл явснаа илүү хурдан явагддаг ч гэдэг юм уу. Онлайнд аягүй олон тайлбарууд байдаг байхгүй юу. Тэгтэл эмэгтэй үрийн хоолой үйл ажиллагаа чи өөрөө уг нь бол энэ умаа хөндөй дотор байгаа юмыг тэр үрийн хоолой руу оруулдаггүй дандаа юмыг умаа хөндөйрөг ингэж туригж идэг тийм үйлдэл хийдэг юм. Нөгөөгээр хэлэх юм бол яг гидс шиг үрийн хоолой чинь гөрүүлзэж хөдөлж байгаа. Дотор нь юм намирсан хүчээр эсүүд байгаа. Тэр хоёр нь өөрөө яг өндөвчнөөс умаа руу чиглэсэн тийм хөдөлгөөнийг хийдэг. Дотроо байгаа юм дандаа умаа руугаа туригж оруулж идэг байхгүй юу. Тэгэхээр энэ үйл ажиллагааны гажуудалтай эмэгтэйчүүд дээр умаанаас өндөвч рүү чиглэсэн хөдөлгөөнтэй болчихдээ. Тэгээд эхлэхээр умаанаас юмыг дандаа бумдаж татдаг. Тэгээд эхлэнгүүд биений ирэх үед эндометрид ч гэсэн татаад хөвлийн дэрэг хаяад байдаг. Ретроградны менструац гэж зарим номнуудаар тэгж бичээд байдаг. Тэгэхээр ийм одоо алдаатай эмэгтэйчүүд дээр тэр саяын яриад байгаа тэр эндометриоз гэдэг юм чинь үүсээд байдаг. Хөдөлгөөнийх нь алдагдал нь умаанаас өндөвч рүү чиглэсэн учраас өндгийсээ бариад умаараа оруулж чаддаг. Тэгээд эхлэхээр ийм хүмүүс жирэмсэн болохгүй гэдэг. Эндометриоз чинь гол юм. Өөрийн уулыг чи ингээд нөгөө өндгийсээ ингэж татаж хоп гэж ангуудаа дотроо болохоор ингэж явдаг байхгүй. Амар хөдөлгөөнөр чи гэж нэмэрчтэй.
ингэдэг ийм юутай ахгүй гэдэг юун дээр илээ нэг хөөрхөн хүүхэлтэй дээр тайлбарлсан байсан. Тэр санаанд орчлаа ингээд үнхийсийг хоп гэж аваад Тэр нь гажуудчаар л одоо жирэмсэн болохгүй болоод байдаг гэж тайлбарладаг. Онлын гол тайлбар. Тэгэхээр энэ хоёр бол тэгтээ эмчлэгдэх боломжтой зүйлс үү? Заавал эмчилгээ. Манаж хийх боломжтой эсвэл Яг эндометриозтой хүмүүс цэгэрчих юм бол зүгээр болчдөг. Эсвэл жирэмсэн болчих зүгээр болчдөг. Тийм учраас зарим нэг ном дээр бүр эндометриозын хамгийн сонгомл эмчилгээ бол жирэмсэн болж хөвгттэй болох. Тийм юу байдаг аахгүй юу? Мессеж дээ. Тэгээ даавар байхгүй бол зүгээр болчдөг. Хэрвээ үнэхээр одоо айгуу зөөрний үг л нэгдүгээр жирэмсэн болохгүй байдаг. Тэгэхээр мэрэгжлийн эмч тэр зөөрийг арилгахын тулд ямар нэгэн байдлаар тэрийг жирэмсэн болохоор орлох юм. Гэр бүл төлөхгүй жирэмсэн болохгүй гэвэл эндометриозтой хүмүүсийн дараагийн нэг зөөр нь амар өвдөлттэй. Биний айгүй өвддөг. Эндометриозтой эмэгтэйчүүд өөрсдөө төсөөлөд зурхээр өргөстэй торон дотор байгаа юм шиг зурдаг шүү дээ. Одоо төсөөлсөн зураг. Тэгэхээр тийм л сар болгон тэрэнд давтагдана. Тэгээ байнга өвдөн, биений мэрхэс хүртэл айдаг. Айгүй тийм төвхтөө өвчин баггүй. Тэгэхээр тийм үнэхээр зөөр байгаа тохиолдолд хэрвээ том хэмжээний байвал заавал хаалгаа хийгддэг. Эсвэл бүр хүчээр цэвэршүүлдэг. Одоо өнчин дархийг нь унтраагаад тэгээд өнд өвчнийг ажиллуулахгүй, дааврыг ажиллуулахгүй тэгээд хүчээр цэвэршүүлж тэр эндометриэдүүд эднээс нөгөө хатангашуулдаг байхгүй. Тэгжээж айгүй олон төрлийн эмчилгээний асуудал байдаг. Тэгэхээр өвдөлтийн зөөр үнэхээр их байгаа гэвэл заавал бид нар тэрэнд мис засалч юм уу, эмийн эмчилгээ юм уу заавал тусламжаар тэр эмчилгээ орж ирэх хэрэгтэй. Айгүй төвхтөө болж байгаа. Эндометриозыг яаж оншилт юм бэ? Энэ бас их төвхтөө онцлогооны яхаа өндөвчний эндометриоз авах юм бол ер нь бол эхо дээр харагддаг. Эхогоор дээр харна. Шаардлагатай байх юм бол MRI хийж болно. Гэхдээ тэрийг бол нэг актер зөвлөдөггүй. Ихэвчлэн эхогоор бол ер нь өндөвчний эндометриоз онцлогдчихдаг. Жижиг голомтлогдсон эндометриоз давсган дээр байгаа бусад ийм байрлалууд дээр эндометриоз харагддаггүй байхгүй эхо дээр. Компьютер томограм хийгээж харагдахгүй, MRI хийгээж харагдахгүй, эхогоор харагдахгүй. Тэгсэн мөртлөө айгүй өвдөд яваад байдаг. Энэ оншийг тавиулахын тулд эмэгтэй хүн дунджаар 7-оос 8 жил зарцуулдаг. Яг эцсийн оншийг тавиулахын тулд. Яг оншилгооны алтан шалгуур нь бол эмч өөрөө дурангийн багж оруулж иж харж иж байна байхгүй гэдгийг мэддэг. Одоо умаа үндийн нөгөө дурангийн гаднаас нь дурна. Бүр гаднаас. Хүндэд ороосоо биш тэ. Юу одоо жишээ нь миний одоо ингээд биений юм саралган бүр амар өвдөж ирдэг байхгүй. Тэгээ ингээд сонсоод байхаар мөн чимшиг, хүчимшиг. Тэгээ айгу ярихтай л та. Тэгээ яг ингээд нөгөө нэг яриадсан чинь эндометриозис бол жирэмслэлтний дараа одоо идэгдэг гэдэг чинь шүү дээ. Тэгээд бас PCOS бас ерөнхийдөө жирэмслэлтний дараа бас нөгөө нэг одоо тэр дааврын одоо баланс нь илүү тэнцвэрждэг гэж бас сонсчихсон тэр бас юу. Тийм энэ бол бас л яг 100% биш л дээ. Тийм хувь хүнээсээ шалтгаална. Зарим хүмүүсийн болохоор төрөөд ингэжүүл хэвийн болчдөг. Зарим хүмүүсийн төрсөн ч гэсэн бас нөгөө хэвийн болохгүй яваад иж болдог. Тэгээ одоо би бол жишээ нь 17 8 та бах үед шүү дээ. Тэхүүд бол нөгөө нэг биений юм жилд 2 удаа л ирдэг. 6 сар болж иж ирдэгтэй. Тэгээ яг би нэг имлэгт үзүүлээд байхдаа болохоор 5 сар ирээг багт одоо биений юм ирээг байна гэд ерөөдөө очиод онцлуулах гээд яасан чинь одоо яг эхогоор хараад те яасан чинь өндөвч нь ерөөсө боловсон 5 сар болцсон байхад ерөөсө боловсон тэгээс байхгүй байна гэд тэр ихэд PCOS-тай байна. Тэгээ айгүй уулан хатай гэсэн тийм онцтойгоор ер нь PCOS-тай байна гэд тэгээд эхний ээлжинд бол өндгөвчөө жоохон амраачих гээд тэгээд байнгын тэгж өдөөж нөгөө нэг одоо савны тэр зузаарсан ханаа гаргаж яахгүй бол энэ чинь яванда хавтар болох магадaltaй шүү гэд тэр ихэдөө одоо юугаар одоо 21 оны имээр одоо тэр чинь бас давхар нөгөө нэг жирэмслэл хамгаалах юм байгаа ч тийм имээр одоо тэгж сар болгон биений юм ирүүлэх байдлаар им ууж чиг өндөвчөд нэг хэсэг амраачих тэгээд бас давхар савныхаа ханаа ингэж юугаар өдөлтөөр ингэж гаргаж ийгээд тэгээ би юуны одоо 21 хоногийн эм уугаад бараг 9 10-аад жил хэрэгтэй уусаахгүй юу. Тэгээ ер нь найзлуутаач болоо тэгээ заяад одоо 9 10-аад жил одоо ууцсан байна. Нэг хэсэгт завсарлаад одоо миний юу хэр одоо яасан байна. Одоо PCOS-ийн тэр одоо 5 6 сар болж ирдэг юмнууд нь хэр одоо гайгүй тэмцэрсэн байна гэсэн байдлаас шалгах гээд ер нь эмээ уухаа болоод яхад бас харьцангуй тэнцвэртэй болцсон одоо юуны харьцаж гэсэн тэр одоо яг гол илтгэдэг гормонуудын харьцаж гэсэн харьцангуй гайгүй болцсон гэд тэгээд захгүй. Тэгэл ерөөхдөө эмэгтэйчүүд эмчд үзүүлэн гутал
хурдан жирэмсэлчил тэгэл гайг болчихдог. Бүх чиний бүх асуудал чинь жирэмсэлчил тэгэл гайг болчихно. Айгүй хэцүү. Тэгээ тухайн үед чинь 27 26 таа байхад үед чинь те нөхрөө олоогүй байсан те юу тухайн үед жирэмслэх тэгээ санхүүгийн хувьд боломжгүй гээл те ерөөсөө биеийн бэлэн биш, санхүүгийн хувьд бэлэн биш, сэтгэл зүйн хувьд ч гэсэн бэлэн биш байхад тэгэл нөгөө нэг жирэмсэлчил тэгэл болчих гээд тэгэл. Тэр надад айгүй нэг хэсэг айгүй ядаргаатай санагддаг байсан. Тэгээ одоо анхаагийн хэлдэг болохоор жирэмсэлчил би тэгвэл чамайг идэх юм биш тэгээ. Бүх идшэд надад байна. Тэр нөгөө өмсөн тархины даавар гэсэн чинь надад нэг юм санаанд орчлоо. Би нөгөө өөрөө амарх нөгөө жирэмслэхийг одоо яг ихний савны гадуурхын дараа ягаад ч юм ингээд өөрөөрөө ингээд жирэмслэх хүсэл айгүйх нөгөө төрөөд одоо нэг эмэгтэй хүнд бас нэг юм нийгмийн дарамтнаас болоод ч гэдэг ч юм уу бас нэг юм те гэр бүлийн бас нэг юм хүлээлтээс болоод айгүйх тийм дарамт үүсдэм билээ. Тэнгууд одоо юу гэдэг аль болох өөрөөрөө л жирэмсэлжүүл сайн байна гэдэг юм хитрхийг сонссоор байгаад тэг бүр ингээд нөгөө биний юм ирэх болоод ирэнгууд ингээд өөрөө нөгөө хиймлэр ингэж нөгөө болцсон юм шиг байгаа гэж ингэж бодож эхэлдэг. Тэгээд нэг удаа амар тийм сонь тохиол юу болсон мэ гэсэн чинь биний юм ирдгвэ 4-5 хоног тэгж хоошилдаггүй дээл гэл би чинь дотроо ингээл болцсон юм шиг байгаа л гэл учир зүггүй л нөгөө хөөрч аваад тестэр үзсэн чинь жижигхэн бүтгэхээ зураас. Тэнгууд нь болцсон юм шиг байгаа гэснээр бас давхар нөгөө дахиад савны гадуурх биш байгаа гэсэн айцтай. Тэнгууд за ерөөсө баталгаатай дээр гингуудаа шууд хийгээгийг цусаар тэр нь болохоор нөгөө жирэмсний даавар шууд цусаар үзэнгууд тэр нь болохоор жоохон баг зэргийн 150 мавтай байсан байхгүй. Тэгсэн чинь л нөгөө шинжилгээний хариу нэгч жирэмсэн байв. Тэгсэж би амар баярлал. За өөрөөрөө ингээл болцдгийм байж ашгүй гэсэн чинь оройн би нэмэрсэн. Би тэгээ тэрэн дээр бүхэнжин ингээд шокнд орж юм чи ингээд тэгвэл би ойлгохтой юу гэж ойлгосон бэ гэхээр юм тэр үедээ би яг өмчин тархины ингээд бүх даавруудаа үзэж хат пролактин даавар аяг өндөр байсан байхгүй. Тэгээ би ингээд хаяа одоо нөгөө өхний хавдраа ингээд юугаар ингээд өөрийнхөө өхнийг ингээд шалгадаг штэ. Тэгээ ингээд шалгаж үзэж хахад ингээд нэг цагаан магаа ингээд тусал мусал ингээд гардаг байсан байхгүй. Би тэгээ тэрэн дээр юм бодохгүй хэмээлгүй гэсэн явж нөгөө айгүйх тийм дарамтнаас болоод стресснээс болоод пролактин даавар айгүй өндөр байсан юм шиг байлээ миний ойлгосноор. Тэгээд пролактин даавар нь өөрөө бас өндөр байхлаар бас жирэмслэлт бас тодорхой хэмжээгээр хоошилж болдог. Тэгэхээр ер нь бол эмэгтэй хүн бас давхар ингээд жирэмслэхээр төлөвлөж байгаа бол сэтгэл зүйн хувьд өөрийгөө айгүй сайн тайван байлгах нь гэл юм л болгоо ингээд савлаад ой гэл тэгээд тавил бас айгүй дими юм шиг байна. Нөгөө талаас бас тийм бас сэтгэл зүйн өргөдөл дээр айгүйх цохиж гарч ирдэг юм шиг санагдсан. Тий, энэ чи ялчгүй бас нэг том өргөдөлтэй хүмүүст хэлэхгүй бол болдгоо мессежэд байдгийг. Тэгээ яг сая тохиолдолд би зөвхөн магадгүй бамбаа үйл ажиллагааны чинь дотмогшил байсан юм шиг байгаа гэдэг тийм мессеж аяг авч байгаа байхгүй юу. Умаан гаднах жирэмсэн тэгээ өрөө олон үйл ажиллагаа тэгээд өсөлтгүй жирэмсэн бамбаа дотмогшилтай аяг холбоотой байдаг. Бамбаа булчирхаанаас ялгарч байгаа даавар нь бага байгаа эмэгтэйчүүд дээр саяын нөгөө өсөлтгүй жирэмсэн умаан гаднах жирэмсэн болох магадлал нь аяг өндөр болчихдог байхгүй юу. Тэгээд эмэгтэй хүн мэдтгүү эмэгтэйчүүд миний биений нэг 4-5 хоног хойшилсан гэдэг. Үндэ жирэмсэн болчоод зулвчаад байдаг. Жирэмсэн болол зулвчаад байдаг. Жирэмсэн боснооч мэдэхгүй, зулвснаач мэдэхгүй миний биений нэг 4-5 хоног хойшилсан юм л гэж яваад байдаг. Гэтэл үндэ бол яг цаана жирэмслэлийн процесс нь явагдаад байдаг. Тэрний үндсэн гол шалтгаан бол бамбаан дотмогшлээд байхгүй юу. Магадгүй зүгээр үрээ олон үйл ажиллагаанч алдаатай байж болно. Жишээлбэл өөрөө ч хувьд бол 2 үрээ олоо, 2 талтай хоёулаа умаан гаднах гэдэг нь тэр үрээ олоо бүр хөөрлөө дотгоч нумаараа хөөж оруулж чадахгүй байсараа тэндээ тогтчод байгаа байхгүй юу. Гэхдээ нийт умаан гаднах жирэмсний 70% өсөлтгүй болдог. 30% нь цаашаага одоо томроод тэ хагараад аюул дагуулдаг байхгүй юу. Тэгэхээр магадгүй дахиад ч умаан гаднах жирэмсэн тэр үед байсан байж болох байхгүй юу. Тэгээ хэгээ нэмэгдсэн л гэдэг чинь жирэмслэлт ямар нэгэн байдлаар явагдсан л гэсэн. Тэгэхээр нэг бол бамбаа хийж болно, нэг бол умаан гаднах дахиад үүссэн байж болно. Тэгэхээр одоо бол яг зөвөр өрөө олоо байхгүй учраас бид нар яг одоо өөрөө ч хувьд бол шилжүүлэн суулгамжлалын сонголт үлдчихэж байгаа. Хэрвээ бамбаа байвал шилжүүлэн суулгамжлал хийж бол одоо бамбаа үйл ажиллагааг шин давхар заавал бүр хянж үзэж шатлах шаардлагатай болчих жоохгүй. Пролактин даавар нь болохоор бас нөгөө хоёр янз байгаа. Нэг нь болохоор яг өөрөө чин саяын яриад байгаа тэр
аюух ажлын стресс ч гэдэг юм уу эсвэл дарамт ч гэдэг юм уу те тэрнээс болоод одоо стрессийн гормон гэж нэрлэдэг байхгүй стрессээс үүдэлтэй пролактин давар ихсэж болдог. Пролактин давар ихсэх юм бол энэ одоо пролактин давар одоо түрүүний яриад байгаа тэр өнчин тархинууд гэдэг эдгэрч бүгд өнчин тархинаас салгардаг даврууд байхгүй. Эдгээр даврууд ч өөрөө нөгөө бэлгийн давруудынхаа ялгарлыг алдагдуулаад эхэлдэг. Тэр нь өөрөө эмэгтэй хүн дээр нөгөө өндгийсийг чанаргүй хөгжүүлээд байдаг. Пролактин давар өндөр бол өндгийс дандаа чанаргүй гарч ирээд байдаг байхгүй. Тэгээ энэ өөрөө эргээд жирэмсэлтэнд аягүй сөргөнөлөөтэй. Гэтэл стрессээс биш бас пролактин давар ихсэж болдог. Тэр нь болохоор яг бүтцийн алдаа байдаг. Тэр болохоор өнчин тархины хавдартай хүмүүс төр. Тэгээд эхлэхээр пролактин даврын хэмжээ хідээс дээш вэ гэдгийг аягүй сайн хэмжээг нь анзаардаг. Хэрвээ 50-аас дээшээ байх юм бол энэ бол бүтцийн юм шиг байна. Эмра хийгээрэй гэдэг зөвлөмж олоос өгдөг. 50-аас доошоо бол энэ бол үйл ажиллагааны гаралтай магадгүй стрессийн гаралтай. Тийм учраас эмэрийн заавал буулгах гэдэг юм уу те. Тэрийг ярьдаг. Сүүлдэлсэн тэр яг өргөдөлтэй хүмүүстээр нөгөө стресс одоо тэр сэтгэл санааны докторгүй байдал тайван байх гэдэг нэг чухал нэр гэдсэн. Тэр бол ялч чухал. Яг ийм хүмүүстээр нэгдүгээр хүүхдтэй болохгүй байна гэдэг нь өөрөө стресс болчдөг. Тэгээд эмчилгээнийх нь төлбөр нь дахиад стресс болчдөг. Тэгээд гэр бүлээс аягүй стресс ирдэг, ажлаас аягүй стресс ирдэг. Өөрөө нөгөө хүүхдтэй болж чадахгүй байгаа тэр чадамж нь бусдаас нэг доогуур нэг тийм мэдрэмж амар хүсээд идэг юм шиг. Тэгээ бусдаас дутуу гэдэг юм хүмүүс мэдэрхээрээ нөгөө тэр нь өөр давхар аягүй стресс болгоод нөгөө хүмүүс ялангуяа эмэгтэйчүүд дээр эрэгтэйчүүд дээр аль алинд нь стресс болчиход идэг. Тэгээд яг энэ нөгөө дутуу байгаа хүслээ биелүүлж хүүхдтэй болохын тулд янз бүрийн одоо нөгөө үйлдэлүүдийг хийгээд үр дүнд хүрэхгүй байх нь эргээд дахиад давхар стрессүүдийг нэмээд байдаг. Тэгэхээр нөгөө тэрнийхээ төлөө ингээд стресстэй эхлэхээр бэлгийн даврын ялгарлууд хүртэл доошоо бүх юмнууд ингэж нөгөө буруу ажиллаад эхэлдэг. Тэр нь өөрөө эргээд дахиад хоёр төгчөөр үргэлжлэн шилтгаан болоод байдаг. Тэгэхээр миний хувьд бол яг хүмүүст хэлдэг хэцүү гэхдээ ер нь хүүхдтэй болно гэдэг бодлоо хай гэж хэлдэг. Яг эмчилгээнд явж байгаа бол нөгөө мартчих. Хүүхдтэй болно гэж юусоо бодохгүй. Тэгээ тэр бодлоо бүр тэр чигээрээ март. Тэгээ зүгээр яг эмчилгээнд хамрагдаа явж байгаа гэдэг. Тэгээд эхлэхээр нэг арай нэг тийм нөгөө гайгүй болж тааш. За хайцсан байсан чинь гинэл болцсон гэсэн харсан дөө байдаг шүү дээ. Юунууд би бас яг тэгж боддог байхгүй юу. Одоо би бол жишээ нь 30 гарчаад яг нөгөө жинхнээсээ яг төлөвлөөд хоёулаа ярилцаад төлөвлөөд ингэж яаж байгаа шүү дээ. Тэгэнгუთ ийм тохиолдолд аюух нөгөө бие чангачдсан билээ. За одоо яаж нэж чинь биний юм ярьж байгаа да. Жоо хоцорчлоо болцсон юм шиг байгаа гэл нөгөө нэг ингэж давхар өөртөө ингэж яг стресс нэмээд байгаа те. Тэгсэн мөртлөө ингэж одоо бодож өөртөө стресс нэмэх ёсгүй гэдгээ бас мэдээд байгаа. Яг нэг тэрэндээ стресстэй яг ингэж цикл орчдөг байхгүй. Тэгэнгუთ яг ингэж нөгөө ингэ төлөвлөөгүй яжгаад гинт жирэмсэн болчиход жирэмсэн болцлоо гэд ингэ баярлдаг хүмүүст би бас нэг бас атаархдаг санагдав. Тэр бол аз байгаа байхгүй бас тийм ингэ нэг юм гоё ч юм шиг ерөөсөө яг нэг юм юуж хүлээгээгүй байхтаа яг ингэж тестээр үзээд хүүхдтэй болцсноо мэдих тэр сюрприз надад амар гоё санагдаад байгаа. Би чинь бүр нэг хэсэг солиорсон шүү дээ. Бүр ингээл бараг ингээд тестээ ороо ингээл нарлуу хараад тэгэл байна уугүй юу гэх жоохон юм бүдэг харангуутл ингээл гүү ингээл тэгээд яг үрийн хоолойгоо хоёул ингээд ахуулцсны дараа амар тайвширсан. Одоо ингээд угаасаа өөрөөрөө болох ямар ч боломж байхгүй юм чинь гэд хүн чинь амар тайвширт юм билий. Нөгөө талаас яг би өөрөөрөө хийж болохгүй гэдэг нь хүлээн зөвшөөрөхөд хичнээн одоо хэцүү байсан ч гэсэндээ дахиж бүтэн ингээ 2-3 жил ингэж тест харж биний юм чагнаж одоо бараг л бил ярьцанд ортод доороо дэр ивж тэр процесстэй хүн анхаарахаа байж тийм билээ ингээд за ингээл мөчлөгөө харж аа за өнөөдөр гээл те одоо 2 хоногийн дараа төө гээл энэ чи бараг ингээ ажил болчихж байгаа байхгүй. Тэнгууд ерөөсөө ямар ч тийм юу байхгүй. Тэгэл ингээл одоо нөгөө эцэг хийн юу ингээл цай болгож чинь одоо яах чинь одоо наа тэгэл ингээд асуугаагүй байхад би өөрөө мэдээд ингээ явж байхад энэ тентхийн ам дамжсан янз бүрийн эм тариа одоо уламжлалтаарч нэг явж үзэхүү би хожирт руу явж юу байгаа тийм шавар тампон илгэж үзсэн тий хав галуу шавар тампон тэр нь одоо үйлчилсэн ч юм уугүй ч юм уу би мэдэхгүй
Надаас жоохон сонирхол байсан. Тэгээ одоо яалтч нөгөө хүний амыг таглана гэчээр за стол нөгөө хүний өмнө бүх арга чаргыг би хийж үзлээ шүү гэдэг нэг юм бас нэг нүүр ам бардан байхын тулд одоо өөрөө дургүй байсан ч гэсэн нэг хийхээс аргагүй тийм. Тэгээ хэр бас нэг аавч нарын зүгээс бас жоохон дарамтан байгаа үйл байтайхан байв. Биш нэг тийм биш нэг надад тийм дарамт ирж байгаагүй л дээ. Гэхдээ ер нь бусад хүмүүсүүдийг яаж байгаа бол те одоо эзэн нэгэн цаг бас хадам аав ээж болох лээлгүй жоохон төвнөд ааваа те жоохон мөрөөр нь болоод тэр чин тэгээд таад тэлэхгүй өөрсдийн одоо тэр өргөдлийн асуудал байгаа ч юм уу дурсж байгаа ч юм уу одоо яг хувийнхын нэлен далангуу ярихгүй л бол мэдгүй шүү дээ. Тэгээ яг ингээд процесст яваад яг ингээд өөрийгөө голоод би болохгүй байгаа юм билүү? Би миний юм болохгүй байгаа юм билүү гэдээ яг ингээд өөрийгөө ингээд яг ингээд асуугаад эхэлж яах. Зөвхөн хүүхдээ яач юу гэдэг юм гот чинь бас тэр үнд чинь бас айгүй тийм сэтгэл зүйн хувьд айгүй гомдолтой болоод эхэлж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр юм бас айгүй хэцүү санагддаг юм байна. Тэгэхээр өнөөдөр бид нар бас маш чухал сэдвийн талаар тийм маш их мэдээлэл аваад ингээд манай намка эндэр хоёр маань ч гэсэн өөрсдөө ингээд төвхөдөх болоод айгу гоё яриа болж байна надад бол тийг санагдаж байна л да. Тэгэхээр яриагаа өндөрлүүлэх чиглэлдээ бол илүү одоо ингээд сайн ингээд илүү эхлээд ингээд анатом те шижил ухаан талаас нь ингээд ярьлаа. Одоо илүү ингээд сэтгэл зүй гэдэг ингээд тал руугаа ингээд яриа чиглэл чинь ингээд стресс ямар бас сөрөөнөр давартлаа гэдэг ч гэсэн бас ингээд дурж байна. Тэгэхээр сүүлийн асуулт болгоод асуумаар байгаа зүйл нь одоо ингээд өргөдлийн асуудалтай тулгараа тэрийг ингээд шийдэх гээд явж байгаа хосын магадгүй харилцаа дээр ч гэсэн байг өгцөө маш их дарамт ирдэг юм шиг надад санагдаж байна те. Мэдээж эмгтээдэр сэтгэл санааны хувьд дарамттай эрэгтэйч бас ингээд нэг мэдрэн те. Тэр хосын харилцаан дээр таны зөвлөдөг зүйл бас байдгүй эсвэл ингээд олон хүмүүсээс ингээд ажиглаад те ингээсэ гэж боддог ч юм уу. Тийм зүйл байвал та хаваалцаач. Хосуудын хувьд бол яг зөвхөн айгүй олон төрлийн хосууд байдаг. Жишээлбэл их нэртэйг ингээл банга ирээлээдэг хосууд байдаг. Эсвэл бүр нөхөр тоодоггүй. Эхнэр нь явж илээдэг. Тэр бол нөхөрт нь бол нэг чухал биш. Тийм хосууд байдаг. Эсвэл бүр эрэгтэй илүү анхаарат байдаг. Эхнэрээс илүү. Тийм хосууд ч байдаг. Янз бүр байгаад байдаг. Яг энэ харилцаан дээр ер нь бол хосууд бие биендээ илэн далангуулсан тэр. Яг ийм хийж байгаа. Бид нар ийм хийн. Тэгтэл ялангуяа эрэгтэйчүүдээс айгүй их ийм мэдрэгддэг юм нь болохоор жишээлбэл яалтчгүй ямар нэг өвчний улмаас тэр эмэгтэй өөрөө жирэмсэн болж чадахгүй болоод эхэлдэг. Тэгэнгүүт нөгөө их нэрийг шилжүүлэн суулгах имчилгээ хийн гэхээр ихэнх эрэгтэйчүүд жоохон бас нэг тийм таата биш маягаар хүлээж аваад байт юм бэл. Яг нөгөө ер нь тийм юм мэдрэгдүүлж байгаа гэр бүл эрэгтэйчүүд их байгаад байдаг. Тэгэхээр гэр бүлийн хувьд бол эрэгтэйчүүд нь илүү тэр асуудлыг хүлээн зөвшөөрч өстой ноён нуруутай байж тэгээд эхнэрийнхээ юм дээр илүү сайн тусалж явах нь яг эхнэрийнхээ аягүй сайн арт тал байх нь нөгөө эмчилгээний үр дүнтэй байхад аягүй хэрэгтэй болоод идэв юм л. Тэгээ амжилттай өрсөн аягүй олон эмэгтэйчүүд дараа нь нөхөртөө баярлалаа гэж хэлээд байдаг. Яг ингээд аягүй олон юм дээр ингээд надад ямар ч гомдол гаргаагүй миний арт тал байсан гэсэн одоо тий намайг үргэж дэмждэг байсан ингээд хамтдаа байгаа гэр бүл нь илүү үр дүнд илүү хүрээд байдаг. Аль нэг нь хүлээн зөвшөөрөхгүй одоо шилжүүлэн суулгах имчилгээ хийхгүй, тийхгүй, орлого хийхгүй гэсэн тийм гэр бүлүүд нь үр дүнд хүрэхгүй удаан яваад байдаг ч юм уу. Тэгэхээр гэр бүлийн хувьд бол яг энэ асуудал тулгарх юм бол яг л ихнэр нөхөр хоёр хамтдаа байж байгаа л хамт асуудлаа даваа гарах юм бол илүү зөв байх. Үр дүнд илүү амархан хүрэх байх. Тэгээд магадгүй таны туршлага дээрээс ч гэсэн ингээд даваад гарчихсан гэр бүлүүд маш их байгаа учраас те одоо ингээд ямар нэгэн өргөдлийн асуудал байсан ч гэсэн шинжлэх ухаан хөгжсөн те тэг ингээд чадвартай юмч хамт олон байгаа гэдэгт итгээд харилцаан дээрээ сайхан анхаарад нэг нэгэндээ итгэл үзүүлээд даваад гарна гэдэг тийм ирээдүг хараад хамт явах хэрэгтэй юм шиг надад санагдлаа л та тийм. Тэгээд би ер нь хүмүүст хэлдэг. Хэрвээ өндгийсээ ч нөөц чинь баг чи өөрөө одоо яадгийн 45-аас доош настай л бол өндгийс гарч л байгаа бол эр бэлгийс байгаа л бол хөвгтөд болох боломж хязээд байдаг. Хүнд. Аав болж чадна, ээж болж чадна гэд тэр үгээ хэлэх дуртай. Тэгээд цаг хугацааны асуудал тийм. Тийм одоо зарим хүмүүст бол тэр нь 1 сар үргэлжлэн 6 сар үргэлжлэн 2 жил үргэлжлэн тийм ер нь ямар ч юу хүн болгон өөрөөр болохоор одоо би яагаад явахгүй гэсэн тэр юу ер нь бол аль болох авч хаях хэрэгтэй юм байлээ. Тэгээд тэр авч хаяхад тусалж байгаа
бас нөгөө нэг support system гэдэгтэй хажуу хавьд нь хантай байх, одоо нөхөр нь хантай байх гэдэг ч мэхнэр нь хантай байх, бие биендээ хантай байх. Дээрээс нь найз ихч аав ээжийн тэрэндээ бас эдэн талангуй ярилцаад одоо миний одоо journey-ийн хувьд аюу энд айгу хань болдог байхгүй юу хоорондоо ярилцаал ийм мэдээлэлтэй найз айгу мэдээлэлтэй найз тэгэл янгот одоо тэр чинь бас хэцүү шүү дээ ингээд яг удаан төлөвлөж байгаа болохгүй байгаа хүмүүсийн хувьд хажууд нь нөгөө нэг эргэн тойронд нь хүн амьтанд жирэмслэл янгууд яагаад тэр болоод би болдгүй ингээл хоорондоо ядчлал нөгөө хамт муулаад хамт одоо нөгөө нэг сэтгэл санаагаа онгоолгож яг хөө тэр хүмүүс чинь буруу байхгүй шүү дээ тэгэхээр тэр хүнд чинь бас өөртөө гомдох ч юм уу тэрийгэ дотроо хадгалахгүй битээрээ бас байсаж байгаа л яриа л дээ би чи баг одоо нөгөө муухан молонд нөгөө зовлон үзсэн чавганцсан тэрэгчээр бараг муухан юм чийс тэр бараг ямар өнгөтэй юм юу гарч ийн за яасын хийсэн гэл бараг л нөгөө ханзуу шамлал яасын хийсэн гэл одоо тэгэл нөгөө бүх юмнуудыг нь мэдж байгаа болохоор бас миний энэ даваа тулцсан юмыг хүн болгон битээ туулаасаа эртгэн дээр нь мэдээд онцлоод мэдчихвэл тэг яг магадгүй өнөөдөр заавал хүүхдтэй болох сонирхолтой биш байж болно. Гэтэ энэ бол маш цаг хугацааны хувьд айгүй тийм одоо нөгөө delicate эмзэг асуудал учраас манайхан жил ямар өнөө маргааш хүүхдтэй болох гэж байгаа биш гэж хойшлуулалгүй бас энэ хүүрчгүй эрүүл мэнд дээр хизээ нэгэн цагт аав ээж болно гэж бодож л байгаа бол энэ дээрээ тодорхой хэмжээгээр анхаарлаа хандуулж байгаасай л гэж аюух боддөө шүү дээ. Эмэгтэйчүүдтэй үзүүлж явах хэвээр одоо тэр нөгөө PCR-аа өгч явах хэвээр тий. Тэний эвгүй өнөр гарах ч юм уу эсвэл ямар нэгэн байдлаар биний юм нэрэхгүй байх гэдэг ч юм ямар нэгэн байдлаар биний юм нь өвдөлттэй эсвэл 5-аас их 10-аас их хоног ирэх ч юм уу те ямар нэгэн байдлаар нэг доголдол үүсчлээгаа бол аргашаа тавихгүйгээр бас эмчд үзүүлээд тэгээ тэглээгээд наа чи нойргүй хоноод гэсэн үг шүү. Илтэв янз юм ургуулж бодоод өөрийгөө бас зовоогоод гэсэн үг биш шүү. Тунгийн таарал те. За манай яриа ерөнхийдөө өөрөө ингээд айгу гоё явсаар агаад ингээд өндөрлөх тал руугаа болж ин тэ. Тэгээд өнөөдөр хөрөлцөн ирсэн зочдтой танд одгүй эмчтэй бас маш их баярлалаа. Маш олон эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд, хосууд тэ хідэн ч наснаас хамаагүй мэдээлэл олсон болоо гэж найдаж байна. Бас тодорхой хэмжээнд бас итгэл найдвар төрүүлсэн байвал бас их баяртай байхаар нь. Тэгэхээр ингээд хэрв танд энэ мэдээлэл энэ анги таалагдсан бол бидэнд бас хэлээрэй. Цааш нь эрэгтэй хүнд нь бас хүргээрэй. Ингээд одгүй эмчтэй Индра Намкад бүгдэнд баярлалаа. Ингээд өнөөдрийнхэн дугаарыг өндөрлөё. За баярлалаа. Ханаас нь дуучлаарай. Насаа татсан дуучлаарай. За. Би чамд тэгэл яриад. Харин тийм. Өнөөшөө яриад ивэл яриад байх гэдэг. Гэтэ ерөнхийдөө ингээд хамгийн түгээмэл магадгүй байжуулах юмнуудыг нь бол ярьчихсан юм шиг л. Таазын хувьд харин болсон уу? Болсон ч юм. Ярьдаггүй юмнууд нь ярьчлаа. Тийм. Чухал Угаасаа өөрөө амар том юм боллоо. Бүгднийг ярина гэж байхгүй. Яг цухасхан дурдаад тийшээ өвшөө үргэлжлүүлж яг ямар байна вэ? Өөртөө бас хүмүүс судлаад мэдэж болох юм чинь. Тийм.